Софтболын бяцхан тамирчин Лори охин чухал тоглолтынхаа өмнө чин сэтгэлээсээ залбирч байгаагаар кино эхэлнэ. Охин өөртөө их эргэлзэж байлаа. Гэсэн ч тэр өөртөөгаа бүхнээд ажиллан тоглох болно гэж дотроо шийднэ. Гэвч тэрний залбирлыг тасгалжуулагч нь охиныг талбай руу дууджээ. Лоригийн найз Рошл найздаа дуулгыг нь өмсүүлээд чи чадна гэж урамшуулад талбай руу түлхэж гаргалаа. Айд сандарсан Лори арайхийн талбай дээр гартал дасгалжуулагч нь тэрэнд нууц дохиогоор юу хийх ёстойг нь зааж өгч эхэллээ. Гэхдээ дасгалжуулагч нь энэ удаа тэрэнд зүгээр л чадах бүхнээ хийгээд хөгжилдөж авахыг зөвлөсөн байна. Гэвч дасгалжуулагчийн дохио зангаа охиныг бүрт сандраж орхиж, тэгээд Лори охин талбайд гарч бүх хүчээ дайжлахаар анхаарлаа төвлөрүүлж эхэллээ. Харамсалтай нь Лори охин эхний хоёр бөмбөгийг цогхох нь битгийхэл гарааж хөдөлгөж амжилгүй алдчихна. Ингээд Лори сүүлийн шидэлтэн дээр бүх хүчээ дайжилж гараа байдгаараа савсан ч бөмбөгөө онсонгүй. Тэгээд Лори талбайг орхих боллоо. Дасгалжуулагч нь охин дээр ирээд тэрнийг тайвшруулж дараагийн удаа илүү сайн байж чадна гэж урамшуулсан ч Лори тоглолтын туршид бүтлгүйдэж наад захын зүйлсийг ч хийж чадахгүй алдаж эхэлдэг. Эцсийн мөчид Лори өөрийг нь чиглэж ирсэн бөмбөгийг шүүрч авах гэсэн ч бас л хөл алдаад бүдэрч унлаа. Азуулхад Лоригийн багийн анд Кай үсэрч ирээд өмнөөр нь орж бөмбөгийг газар тунгалгүй барьж авч бага хожилд хүргэнэ. Ингэснээр тэд бүсийн тэмцээний финалд шалгарчээ. Ялалт байгуулсан багийнхан баярлцгааж алгаас охин мэдчилцгэн. Гэвч дасгалжуулагч нь Лори дээр ирээд сарвчшийг нь зөөлөн алгадчаад яваад өглөө. Учир нь тэдний багийн дасгалжуулагч нь Лоригийн аав нь байж. Хэдийгээр аав нь хошигнж ийм үйлдэл хийсэн ч энэ үйлдэл Лори охинд ягаад ч юм маш хүн дээр тусчээ. Охины сэтгэл санаа тавгууцаж эхэллээ. Энийг нь илтгэж нэг төсөөллийн найз охины мөрөн дээр хаажмаар бий болно. Лори тэр төсөөллийн найзаа Свети гэж нэрлэдэг. Дараа нь Лоригийн аав багийнхнаа суулгаад тэдэнд та нар тэмцээнд ямар ч амжилт гаргасан бай хамаагүй айл хэдийн бүгд ялагчд болсон гэж хэлээд өмнөх тоглолт дээр Каийг онцгой сайн тоглосон гэж магтлаа. Тэгэд Каийн дуулган дээр сайн тоглосны тэмдэг болгож алтан одыг нааж өгнө. Энийг харж суусан Лори охин өөрт нь нэгч алтан од байхгүйг саналаа. Харин Свети "Гүй яад ч л дуулагч нь цоо шин юм шиг л харагдах юм да" гэж Лориг тохуурхана. Энэ үеэр багийн хамтрагч Юван Лори дээр ирээд өмнөх тоглолт дээр тэрний гаргасан бүтлгүй үйлдэлүүдийг эмхэтгэж хийсэн бичлэгийг үзүүлж YouTube сувагтаа тэр бичлэгийг оруулсан гэж хэлдэг. Энийг харсан Лори ямар хариу үйлдэл үзүүлэхээ мэдэхгүй байлаа. Харин Свети тэрэнд "Юу ч болоогүй юм шиг чангаар инээ" гэж зөвлөж байна. Гэвч ичхэвтер байдалд орсон Лори инээхтэй мантай байлаа. Аз болоход Лоригийн хамгийн сайн найз Рошл хөндлөнгөөс оролцож найзынх нь бичлэгийг YouTube-д оруулсанд дургуутсаж байгаагаа илэрхийлдэг. Тэгээд "Чи өөрөө Лорид сайн болохоор л дандаа Лориг өдөж явдаг юм биш үү?" гэж Юванд хэлсэнд тэр үгэнд нь Лори багж болов догдолдог. Гэвч Юван тэрний яриаг үгүйсгэж Тейлор гэдэг өөр охинд сайн гэдгээ хэлчихээд тоогчгүй яваад өгнө. Энэ үеэр Рошлийн ээж ирээд тэрнийг авч явсан учраас Лори охин төсөөллийн найз Светитэйгээ хоёулахнаа үлддэг. Свети Лоригийн тоглолт дээр гаргасан алдаа бүрийг нэг бүрчлэн сануулж шүүмжилсээр байлаа. Эцэст нь дургуун хүрсэн Лори Светиг холоо гэгч нь өшгөлж орхино. Ингээд охин аавтайгаа хамт гэрлүүгээ харж явахдаа ааваасаа энэ амралтын өдрүүдээр хамтдаа ганцаарчилсан бэлтгэл хийж болох эсхийг асуулаа. Гэвч аав ээж хоёр нь гэр бүлээ цуцлуулж байсан учраас аавынх нь ухаан санаа тис өөр газарт байдаг. Лори дараа нь ээжтэйгээ уулзаж баг нь ялж тэмцээний финалд тоглох болсон тухай баяртайгаар дуулгасан ч ээж нь охиноо тоглолтын үеэр ямар нэг гавьяа байгуулсан эсхийг асууж шалгаж эхэлдэг. Тэгээд охиноо ямар нэг онцгой зүйл хийж чадаагүй болохыг мэдээд урам нь хугарсан байдалтай харагдана. Энэ дараа ээж нь Лоригоос уучлал гуйж дараагийн тоглолт дээр нь ч бас очиж амжихгүй гэж хэлдэг. Учир нь Лоригийн ээж хүзрөөр мэргэлдэг мэрэгч төлөгч нэгэн байлаа. Энэ үеэр тэдний гэрийн хаалгыг хэн нэгэн тогших сонсогдлоо. Лори охин очиод хаалгаа онгойлготол тэнд Лоригийн төсөөллийн найз Свети зогсож байх нь тэр. Уг нь Лори тэрнийг ядаргаа болоод байхаар нь ирэх замдаа машины цонхоор шидэж орхисон. Гэвч Свети яаж игээд л замаа олоод хүрээд ирсэн бол тоо. Тэр шөнө Лори охин орондоо ороод унтах гэсэн ч тэр өдөр болсон бүтлгүй явдлууд тасралтгүй бодогдоод санааг нь ерөөсөө амраасангүй. Төсөөллийн найз Светийн ч хажууд нь хэвтээд тэрнийг зогсолтгүй буруутгана. Тиймээс аргаа барсан Лори охин дотроо урд урдынхаасаа ч илүү шаргуу бэлтгэл хийх болно гэж амладаг. Маргааш нь Лори сайн найз Рошлтойгоо гудамжинд шидэх бэлтгэл хийж байлаа. Лориг дахиж алдаа гаргахгүй гэж хэтэрхий хичээгээд байгааг анзаарсан Рошл тэрэнд "Өөрийгөө хэтэрхий хүчлэх хэрэггүй. Бие суллаж тайван бай" гэж зөвлөнө.
Гэвч Свети эсэргээр Рошлиг битгий сонсоо өөрийгөө дээд хэмжээнд нь тултлан шах гэж зөвлөнө. Ингээд Светигийн үгэнд орохоор шийдсэн Лори өдөр шөнөгүй бэлтгэл хийж өөрийгөө дайчилж эхэллээ. Ингээд Лори өдөр шөнөгүй бэлтгэл хийж өөрийгөө дайчилж тэр хэрээрээ ядарч туйлдах тусам Свети улам бүр томорсоор хүчрхэг болсоор байлаа. Тэр чинээгээр Лори Светигийн үгнээс улам бүр гарч чадахгүй болсоор байдаг. Нэг өдөр Лориг бэлтгэлийн талбай дээр амарч байтал Кай хурж ирлээ. Тэгээд хамтдаа бэлтгэл хийх үү гэж асууна. Ингээд ямар ч шалтгагүй болсон Лори Кайтай хамт бэлтгэл хийхээр болдог. Гэвч Лори Кайын шидэлтүүдээс нэгийг нь ч онож чаддаггүй. Тэгээд нилээд бүтлгүүдсний эцэст Лори арай хий нэг юм шидэлтийг нь онож хамаг хүчээрээ цогсон ч харамсалтай тэр бөмбөг ирчээрээ очоод Кайын нүрийг онож орхилоо. Тэднийг харж суусан Лоригийн аав сандарч гүйж ирээд Кайыг зүгээр үү гэж асууж шалгаж эхэлнэ. Энийг харсан Лори өөрийгөө дахиад л бүтлгүүдчээ гэж боддог. Эндээс Лори би софтбол хизээж тоглож чадахгүй юм байна. Миний хүрсэн бүхэн дандаа л бүтлгүүддэг гэсэн дүгнэлтэд хүрнэ. Үүнтэй зэрэгцээд Свети ч улам бүр аврагтан болсоор байна. Өмнө нь Лори Светиг амархан хөөж явуулдаг байсан бол одоо Свети охиноос алхам чухалдахаа байж хорон бүрдэн Лориг муу бүтлгүй гэж сануулсаар байлаа. За ингээд аврагын төлөөх тоглолт эхлэх үед Лори өөрөөс нь том болсон Светид дарлуулж хөлөө арай ядан зөөлсөөр тоглолтын талбай дээрээ ирнэ. Тоглолтын өмнө дасгалжуулагч нь тэдэнд талбайд байгаа үзэгчид бүгд тэднийг дутуу үнэлж байгаа гэдгийг хэлээд харин энэ орой бид тэдний буруу болохыг баталж тэдний хүндэтгэлийг хүлээх болно гэж хэлдэг. Гэвч энэ үг Лориг улам бүр төгшүүлж Свети улам том болно. Ингээд өөрийнх нь цохиог хэлж болоход Лори Светиг дааж ядан чирсээр талбай дээр гарч ирлээ. Аав нь тэрнийг сайн цохиж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн ч Лори сэтгэл зүйн хувьд ямар ч хүчгүй болжээ. Тиймээс эхний хоёр цохилтыг алдаж орхино. Энэ үеэр аав нь завсралга авч охиноо дуудаад "Охин минь, чи талбай дээр хөгжилдөж чадаж байна уу?" гэж асуудаг. Тэгээд "Битгий сандраа, өөрөө бай" гэж захилаа. Гэвч энэ үг Лориг уулам сандраачихнаа. Байдал нэг л биш байгааг ойлгосон аав нь Лоригоос юу болоод байгааг асуухад тэрхэн мөчид Свети Лориг бүрэн нөмөрч авдаг. Тэгээд "Хүн бүр намайг таны охин болохоор л талбайд гардаг гэж боддог. Тэдний зөвөө угаасаа би сайн тоглогч биш" гэж хэлдэг. Энийг сонссон аав нь үгүйсгэж чамд итгэдэг учраас чадахгүй нь хамаагүй байгаа бүхнээ зориулна гэдгийг нь мэддэг учраас л багтаа тоглоулдаг гэж тайлбарлалаа. Энийг сонссон Лори урам орж Светигийн доороос өндийн босож аавынхаа гарыг тэрвэрж авна. Үүнтэй зэрэгцээд Светич мэдэгдэхүйц жижигэрж эхэллээ. Тэгээд Лори аавдаа талархаад талбай руу итгэлтэйгээр алхаж очиход үүнтэй зэрэгцээд Свети жижигэрсээр алга болно. Лори энэ удаад тэр бөмбөгийг цохиж чадна гэдэгтээ итгэлтэй байлаа. Тэгээд шийдвэрлэх мөч болоход Лори бүх анхаарлаа төвлөрүүлээд бөмбөгийг амжилттай цохихыг оролдсон ч өөрөө бөмбөгөнд цохиулж унж орхисноор нэгдүгээр анги өндөрлөнө. За тэгэхээр дараагийн анги нь эхлэхэд үйл явдал шүүгч Фрэнк Браун дээр төвлөрнө. Тэр ихэд чармааж тэмцээний алхам бүрийг нарийн шүүж байлаа. Тэр тоглолтын хорон бүрийг толгойдоо төсөөлж нэг ч алдаа гаргахгүй гэж байдгаараа хичээнэ. Багийн тоглогчдын ар гэрийнхэн үүнийхэн төлөө заримдаа тэрнийг шүүмжилж талбай хажуугаас янз бүрийн хорон үгээр давшилдагч Фрэнк төсөөллийн хоёыг дуулгаараа тэр бүхнийг хамгаалдаг байна. Тэр бүхэл хоёр багийн аль нэгийн талд орсон болж харагдах үе гэхээс болгоомжилж дасгалжуулагчтай ч гар барихаас зайлсхийдэг. Гэсэн хэдий ч хаа явсан газар бүртээ хүүхдүүдээ өмөөрсөн эцэг эхчүүдийн дайралтын бай болдог байлаа. Энэ бүхэн Фрэнкийг ямар шударга нэгэн болохыг элдэгнэ. За ингээд хүндхэн өдрийн эцэст Фрэнк оройн гэртээ ирээд өөрийг нь хамгаалдаг төсөөллийн дуулгаа тайлж нэг санаа намарна. Фрэнк гэртээ ганцаараа амьдардаг нэг хэн тэрээр дурсгалтай зургнуудаа харж хуучнаа дурсдагч бидэхэндээ маш их ганцаарддаг байлаа. Фрэнк софтболын тэмцээнийг шүүдэг шүүгч боловч үндсэн ажил нь багш. Тэр нэгэн өдөр Фрэнкийн сурагчид нэг чухал шалгалт өгөх гэж байлаа. Сурагчдын нэг хэсэг нь нойрмоглож идэвхгүй байдал гаргаж байсан бол өөр нэг хэсэг нь шалгалтаа бие биенээсээ хуулах гэж оролдоно. Ийхүү шалгалтын явцыг хянж байхдаа Фрэнк Кай Рошл хоёр бие биедээ хуулуулах гэж байгааг анзаарч барьж авдаг. Тэгээд шалгалтын дараа тэр хоёрыг дуудаж юу болоод байгааг тайлбарлахыг шаарддаг. Гэвч нөгөө хоёр нь бие биедээ хуулуулах гэж оролдоогүй гэж мэлцхийг оролдоно. Үүнд нь уралсан Фрэнк тэднийг загнаж та нарын шалгалтад тэг дүн тавина гэж хатуурхдаг. Бас эцэг эхт нь хэлэх болно гэж сүрдүүлнэ. Гэвч Рошл бурууга хүлээдгүй. Би зүгээр л гарч шилээд сунаж байсан гэж тэр гүрийн.
Хоёр охин өөрсдийгөө өмгөөлөх гэж байдгаараа оролдож байсан ч төсөөллийн бамбаага барьсан Фрэнк рүү ямар ч үг наалдахгүй байлаа. Тэгсэн яг энэ үеэр ангийнх нь хаалга нээгдэж бусад багш нар Фрэнкийг сургалж орж ирнэ. Тэдний ардхан талд Фрэнкийн хуучин найз бүсгүй Моникан зогсож байгааг Фрэнк хардаг. Тэрхэн мужид Фрэнк тэрнтэй хамт байсан мөчөө дурсан саналаа. Тэр хоёр багагүй хугацаанд үерхсэний дараа Моника Фрэнктэй гэрлэх талаар санал цохолзуулж эхлэхэд Фрэнк айж нөгөө төсөөллийн дуулга өмсөж орхиж. Тэр өнгөн дээр итгэлгүйхэн тийм ээ гэж хэлсэн ч дотроо хитрхи эрт байна. Би бэлэн биш гэж бодож байлаа. Энэ бүх дурсамжаасаа болоод Фрэнк хийсэг зур саатна. Энэ үеэр Рошл охин хажуунаас нь оролцож тэрнийг сайн бүсгүйгээсээ салсан нь алдаа байсан гэж хош шүдүрдэг. Энийг сонссон Фрэнк тэрнийг ангиасаа хөөж гаргана. Фрэнкийг өмөрсөн байдалтай сууж байгааг сургуулийн цэвэрлэгч Фрэнкийн найз Фрэнсис анзаарч тэгээд сэтгэлийг нь засахын тулд тэрний утсан дээр болзооны аппликейшн татаж өгөхөр болдог. Фрэнк тэр аппликейшнд хэрхэн бүртгүүлэх учраа олохгүй байсан ч Фрэнсис тэрэнд тусалж ямар зураг оруулах вэ, ямар мэдээлэл оруулах вэ гэдгийг нэгэнгүй зааж өглөө. Найзынхаа шахалдаар энэ бүхнийг хийж үсэн Фрэнк дотроо нэлээд ичиж байна. Хэдийгээр Фрэнк Моникагаас салсан боловч одоо ч сансан хിവэрэ. Учир нь Моникатай хамт байхдаа Фрэнк юунаас ч айжжилгүй өөрийнхөөрөө байж чаддаг байж. Тэр өдөр Фрэнк байнга ордог кофе шопта сууж угаад тэр кофе шопын бариста Лена өөрт нь үргэлж сайн ханддаг болохыг саналаа. Тэгэд тэр зоргоо чангалж Ленагаас "Завтай бол хамт кофе уух уу?" гэж асуудаг. Гэвч ийм зүйл ерөөсөө бодоогүй Лена сандарч тэр дороо татгалзлаа. Лена тэрнийг дүүшгээ сандаг тухайгаа хэлэхэд тэрхэн зур Фрэнк төсөөллийн хамгаалтын бамбаага өмсөж илүү дутуу зүйл огт бодоогүй шүү гэж хэлчихэд бушуухан шиг гэрлүүгээ явдаг. Гэртээ ирсэн хойно Фрэнк улам ганцаардлаа. Ном уншиж өөрийгөө сатааруулах гэсэн боловч нэг л болж өгсөнгүй. Тэгээд Фрэнк номоо хойш тавьж нэлээд эргэлзсэний эцэст шийдвэр гаргаж хөшгөө хааж аваад нөгөө болзооны айпаа нээж үздэг. Тэгээд тэр болзооны айпыг ухаж хэд хэдэн эмэгтэй татгалцсан хариу өглөө. Тэгээд нэлээд хайцсны эцэст өөрт нь тохирсон нэг эмэгтэйг олсон ч бас л өөртөө итгэлгүй тэнэгэлдсэн байдлаасаа болоод нөгөө эмэгтэйгээ үргээж орхиноо. Ингээд Фрэнкийг найдвар тасраад байж байтал найз Фрэнсис нь холбогдож Фрэнкийн профайлыг дахиж засаж өгөхөөр тохирдог. Энэ үеэр Фрэнк Моникагаас салж байсан үеэ дурсан санаж гониг тавтлаа. Харин үүнийг Фрэнсис болзооны айпас болжээ гэж бодоод найздаа туслахаар илүү хичээж мэдээллийг чинь арай нээлттэй болгож оруулж өгье гэж хэлнэ. Ингээд хэсэг оролцсны эцэст Фрэнк нэг бүсгүйтэй холбогдож тэрнтэй хэдэн цагийн туршид чаталлаа. Улмаар Фрэнк өөртөө бага-багаар итгэлтэй болж нөгөө бүсгүйтэй уулзахаар шийднэ. Тэгээд эрэг хамралтын өдрүүдээр уулзах санал тавьдаг. Яг энэ үеэр Моника Фрэнкийн ангиар шагааж тэрнийг хэр байгааг асуулаа. Тэгэд Фрэнктэй нэг чухал зүйлийн талаар ярилцах хүсэлтэй байгаагаа хэлдэг. Гэвч энэ тухайга Фрэнкэд хэлж амжихаас өмнө Рошлийн ээж ангид нь дайрч орж ирээд тэдний яриаг тасалдуулчихна. Охин нь шалгалтан дээр хуулсан тухай асуудлаар дуудагдж ирсэн нь тэр байлаа. Тэгээд тэр "Миний охин ямар ч буруу зүйл хийгээгүй гэж байна" гэж охиноо өмөрөөд шалгалтын хариу дамжуулах гэж оролдсон цаасыг янз бүрээр тайлбарлах гэж оролдоно. Гэвч мань Фрэнкийн ухаан санаа тэс өөр газарт байлаа. Тэр Моникагаас салж байсан өдрөө санаж тэр өдрөөс хойш өөртөө үргэлж эргэлзэх болсон гэдгээ ухаардаг. Рошлийн ээж тэрнээс "Гүй та ер нь юу хийж байгаагаа сайн мэдэж байна уу?" гэж шаардангуй асуухад бодолд автсан Фрэнк "Үгүй ээ" гэж үннээ хэлээд "Би тэр бүхнийг хийхээс өмнө сайтар бодох ёстой байж" гэж хариулдаг. Үнэн дээр Фрэнк энэ үеэр Рошлийн талаар биш, Моникагийн талаар бодож байлаа. Гэвч охиныхын талаар ярьж байна гэж бодсон Рошлийн ээж тэрэнд "Аливаа зүйлийг эргүүлээд засахад хизээж оройтдгүй юм да" гэж зөвлөдөг. Энэ үг Фрэнкэд хүчтэй нөлөөлнө. Ингээд Моникатай эвлэрхээр шийдсэн Фрэнк шийдвэр гаргаж болзооны айпаа устгаж орхиод Моникатай уулзахааргүй лээ. Гүйж явах замдаа тэр хамгаалтын дуулгаа тайлж хаяад юу ч тохиолдсон хүлээж авахд бэлэн болдог. Фрэнсис ч найздаа чадлаараа тусалж урам зориг өгнө. Гэвч Фрэнкийг Моника дээр ирэхэд Моника шинэхэн найз залуугаасаа сүүн бүгж хүлээж авч байгаа харагддаг. Энийг харж шоконд орсон Фрэнк хэдэн өдөр гонигтай явдаг. Хариуцлагатай тэмцээний үеэрч Фрэнк тэмцээнийг шүүж чадахгүй байлаа. Тэрээр хариуцлагын өдхөн мананд дарагдж ганцаараа зогссноор 2 дугаар анги өндөрлөнө. Рошл охин тоглолт болох өглөө урам зориг дүүрэн сэрж байгаагаар аниушны 3 дугаар анги эхэлнэ.
Рошл өнөөдрийн тоглолтод бүх хүчээ дайчлана гэж хатуу шийдэж, тиймээс нойрмог ээжигээс сэрэж тоглолт руугаа явахыг яарууллаа. Тэр бүхэл хариуцлагатай эгчийн ёсоор дүүд нь хэрэгтэй бүхнийг авсан эсхийг ээжээсээ лавлана. Аваргын төлөөх тоглолт болоход 7 хоног дутуу байлаа. Рошл охин хичээлийнхээ зав зайгаар стадионы дэрэгдэх дэлгүүрт цагийн ажил хийж мөнгө цуглуулна. Тэр үйлчлүүлэгч бүхэндээ чин сэтгэлээсээ хандаж гарын мөнгөө яс цуглуулдаг. Ийхүү шаргуу ажиллаж байхдаа Рошл өөрийгөө амжилттай яваа бизнес вумен болсноор төсөөлнө. Удалгүй багийн дасгалжуулагч нь ирээд тоглолт эхлэх гэж байгаа учраас хурдан ирж бие халахыг сануулсан ч Рошлийн дэлгүүрийн менежер нь ирээгүй байсан учраас тэр дэлгүүрээ орхиж явж чаддаггүй. Хэдийгээр тэр талбай руугаа гарахыг тиссэн ядан хүлээж байсан ч анхаарлаа сарниулалгүй бүхнийг анзаарч хулгай зэлгийг гарахаас урьдчилан сэргийлж байдаг. За ингээд тууштай зүтгсэний эцэст Рошл эх жил багтаа тоглоход шаардлагатай мөнгөө өөрийнх нь хүчээр цуглуулж чаджээ. Үүндээ сэтгэл нь хөдөлж баярлсан Рошл охин талбайд гараад үзүүлж өгнө. Тэр хамгийн сайнаараа тоглож багтаа ялалт авчрахын төлөө бүхнийг хийдэг. Тоглолтын төгсгөлд тэрнийг шийдвэрлэх бомбыг Кай амжилттай барьж авсны дараа Рошл охин баярлсандаа хамгийн түрүүнд үзэгчдийн дунд сууж байсан ээж рүүгээ гүйдэг. Гэвч ээж нь утсаа авахад тэрнийг ерөөсөө анзаарахгүй байлаа. Урам нь хугарсан Рошл охин найзууд руугаа очиж тэдэнтэй хамт ялалтын баяраа тэмдэглэлээ. Гэвч охины баяр удаан үргэлжилсэнгүй. Дасгалжуулагчийг ялалтын дараах үгээ хэлж байх зуур газарт сууж байсан Рошл охин пүүз нь урагдсан байгааг гинэд анзаардаг. Тэдний уулзалтын дараа дасгалжуулагч багийн гишүүдийн эцэг эхийн хурал зарлжээ. Рошл энэ талаар ээжтэй хэлэх гэсэн боловч ээж нь утсаар яриад өөрийг нь анзаардгүй. Арга барсан Рошл охин өөрөө эцэг эхийн хуралд суугаар болдог. Тэгсэн тэр хурлаар багийн гишүүний хураамж эх жилээс нэмэгдэх болсон гэдгийг олж мэднэ. Тэд эрх улирлаас илүү олон аялан тоглолт хийх болсон гэдгийг дасгалжуулагч нь тайлбарлаад төлбөрөө энэ 7 хоногт багтааж өгөхийг хүсдэг. Ирэх жилийн багийн гишүүний хураамж $1600 болсныг сонссон Рошл охин хүнд цохилтод орлоо. Тэр багийн гишүүний хураамжаа цуглуулах гэж үхэн хатан ажилласан ч тэр мөнгө нь одоо дутхан тодорхой боллоо. Үүнээс гадна зөрүү мөнгийг нь энэ 7 хоногт багтааж олох ямар ч боломжгүй гэдгийг тэр сайн мэдэж байлаа. Гэвч нэг нь мдээгүй ээж нь тоглолтоос буцах замдаа охиноо амаа олохгүй магтана. Харин Рошл охин зам зуур хоримтлынхаа айпыг ширтсээр явна. Охинд багийн хураамжаа төлөхт нь $600 дутаж байлаа. Тэгсэн ээж нь охиндоо гинтийн бэлэг барьж цоош нь пүүз авсан гэдгээ хэлдэг. Охин энийг хараад ихэндээ баярлсан ч дараа нь санаан зовж эхэллээ. Учир нь ээж нь онлайнаар дахиж худалдаа хийж мөнгөө дэмий юмд өргөхгүй гэсэн амлалтаа зөрчсөн болохыг тэр ойлгоно. Тэгэд ээжигээ мөнгөгүй болсон гэдгийг ухаарсан Рошл охин төлбөрийнхөө талаар ээжтэй хэлж санааг нь зовоохгүй байгаар шийддэг. Гэвч энэ нь Рошл охиныг бүрж тавгүйцүүлнэ. Тэгэд тэд замаараа Рошлийн найз Лориг аваад хөдлөлөө. Рошл Лорид шинэ пүүзтэй болсон тухайгаа хэлэхэд цаадхан толгой дохиж "Тийм байна лээ. Би үзчихсэн" гэж хэллээ. Тэгсэн ээж нь Рошлд пүүз бэлэглэхдээ тэрний бичлэгийг хийж сошиал хаягта постлсон байж. Рошл үүнд ничнэ. Тэгэд Рошл гэр бүлийнхэн тэрэг хачааг өөрдөггүй. Бүр жаахан хүүхэд байсан бол ямар гоё вэ гэж боддог. Гэвч энэ бодол нь удаан үргэлжилсэнгүй. Тэр 7 хоногт багтааж $600 олох ёстой. Энэ үеэр ангийнх нь хүүхэд Рошл дээр ирээд цаг нь тулжчихсан даалгавраа хийхэд нь туслуул $50 өгье гэж санал тавилаа. Мөнгөний хэрэгцээтэй байсан Рошл ч зөвшөөрнө. Тэгсэн нөгөө хүү бусад сурагчдад энэ тухай хэлснээр мөнгө төлж Рошлоор даалгавар хийх гэсэн сурагчид тэрэн дээр араасаа ирэх боллоо. Рошл ихэндээ сандарсан ч ийм аргаар багийн гишүүний хураамжаа төлж болох юм байна гэж боддог. Гэвч удалгүй Рошл охин ачааллаа дийлхэ болж эхэллээ. Гэвч мөнгөө цуглуулахаар сэтгэл шулуутсан охин даалгавруудыг хийсээр л байлаа. Удалгүй ангийн найз Том нь ирээд шалгалтан дээр хуулуулж туслахыг гуйлаа. Хэдийгээр энэ нь эрсдэлтэй гэдгийг Рошл мэдэж байсан ч санал болгосон мөнгнөөс нь бууцаж чадсангүй. Шалгалтан дээр миний ард суугаарай гэж хэлнэ. Тэгсэн яг шалгалтын үеэр Кай Томас төрүүлээд Рошлийн ард суучихжээ. Аргагүй болсон Том Кайын арын игнэнд суулаа. Ингээд шалгалтын туршид Рошл Томд шалгалтын хариуг дамжуулах гэж нэлээд зүдэрдэг. Эцэст нь арга барсан Рошл шалгалтын тестийн үлдсэн хариунуудыг цаасан дээр бичээд Кайд Томд дамжуулаад өгөөч гэж хэлээд атгуулжээ. Гэвч яг тэр үед нь Фрэнк багш тэднийг бариад авна. Ингээд асуудал дээгдлээ. Ээж нь Рошлыг загнаж "Яагаад шалгалтын үеэр хуулсан?" гэж асуухад Рошлж "Би хуулаагүй, зүгээр л найзтай тусалж байсан" гэж гүрийнэ.
ээж нь тайвширч Рошлиг үннээ хэлсэн чинь сайн байна гэж магтахад Рошл охин дотроо дутуу үлдсэн төлбөрөө одоо л хэлье гэж бодлоо. Гэвч ээж нь төрүүлээд нэг зүйлийг хэлсэн нь Рошлиг гацааж орхино. Юу гэвэл ээж нь ажлаасаа гараад контент креатор болохоор шийдсэн байж. Энийг сонсож цочирдсан Рошл та ийм чухал асуудлыг яагаад надтай зөвлөлдөлгүй шийдсэн бэ гэж асуухад ээж нь энэ дугаа насанд хүрсэн ганц хүн нь би. Харин чи дуугүй л намайг дэмжиж явж бай гэж хайхрамжгүйхэн хариулна. Үүнд нь Рошл охин гомдлоо. Тиймээс урдынх шиг ээжтэйгээ маргалдсангүй дуугүй л яваад өгдөг. Өрөөнд орсон хойно Рошл үлдсэн мөнгөө яаж олох вэ гэж толгоогоо гашилгаж эхэлнэ. Тэгээд шинэ пүүзээ $200 зархаар шийдлээ. Тэгсэн нэг хүн шууд л авахар болж шинэ пүүзээ бямб гаргийн орой авчирч өгөөрэй гэж хэлдэг. Тэгсэн тэр нь охины шийдвэрлэх тоглолтын яг өмнөхөн байлаа. Аргагүй байдалд орсон Рошл охин шийдвэрлэх тоглолттой өдрөө шинэ пүүзээ аваад гэрээсээ гарсан ч утсаа мартаад явчихж. Ингээд Рошл тохирсон газраа очиод дахианы баг өмссөн хүнтэй уулзаж зарах пүүзээ авчирсан тухай хэлэхэд цаадах нь охиныг дагуулад нэг эвгүй байшин руу явдаг. Тэгсэн тэр байшин дотор нь үдэшлэг болж байна. Байшин дотор охины Мерсер зүсийн таних нөхдүүд байгааг удалгүй тэр анзаарна. Тэдний нэг нь өмнө нь Рошлиг дээрэмдэх гэж оролдож байсан бол зарим нь стадионы хавцаа холхиж байдаг нөхдүүд мөн болохыг Рошл танилаа. Тэд Рошлийн пүүзийг хараад "Чи яцтай юм аа? Онлайн дээр энэ пүүз зарагдаад дууссан байна л шүү дээ" гэх мэтэр хошигруулж эхэлнэ. Гэвч охинд мөнгө хэрэгтэй байсан учраас тэднээс хэрвээ пүүзийг мань авах гэж байгаа бол мөнгөө төл гэж шаарддаг. Тэгсэн тэд Рошлд мөнгөө өгөхийн оронд пүүзийг нь булааж аваад тэрнийг түлхэж орхино. Тэгээд хэрвээ чи пүүзээ $200-тойгоо хамт авахыг хүсэж байгаа бол стадионы дэргэд ажилдаг дэлгүүрийнхэн түлхүүрийг өгч гэж шахамдууллаа. Рошл тэдний санааг ойлгож та нарт дэлгүүрийг маань ухахыг зөвшөөрөхгүй шүү гэж ууралсан цаадуулна. Энд чинь шалгалтын дээр хуулуулдгаас чинь ямар ч ялгаагүй за гэж амийг нь таглана. Тэднээс амархан салах аргагүй болсноо ойлгосон Рошл тэдэнтэй санал нэгдэж угаа дүр үзүүлж эхэлнэ. Тэгээд тэр тэдний гараас пүүзээ авсан даруйд тэндээс хар хурдаараа зугтаалаа. Айд сандарсан Рошлиг гудамжинд гүйж байтал ардхан талд нь мотор сонсогдож эхэлнэ. Нөгөө хүүхдүүд Рошлиг машинтаа хөөж байгаа нь тэр байлаа. Сандарсан Рошл цааш зугтаасан ч нүдний шил нь машин зам дээр унсанд нөгөөдөл нь шилийг нь хаг дайрж орхиод хойноос нь үргэлжлүүлээд хөөдөг. Рошл охин хэдийгээр нүдэнд бүрэлзэж байсан ч нарийн замаар орж ухаан жолоогүй зугтаасаар. Тэгээд нөгөө нөхдүүдэд баригддгийн даваан дээр тэр хашаан доогоор шургаж тэднээс мултурч чаддаг. Гэвч нөгөө нөхдүүд дэлгүүрийнхэн түлхүүрийг авчихсан гэдгийг гинэт саналаа. Тэгээд аргагүй байдалд орсон Рошл шинэ пүүзээ өмсөд уранхай пүүзээ гартаа барьж хар хурдаараа гүйдэг. Гүйж явах замдаа тэр гудамжны утастай таарч утсаар ярих гэсэн ч тэрэнд ширхэг зоосч байсангүй. Тэгсэн аз болоход дэлгүүрээр нь байн үйлчлүүлдэг нэг хүү тэрнтэй таарч тус болно. Тэгээд баярлсан Рошл ээж рүүгээ утасцсан боловч ээж нь утсаа авсангүй. Ингээд 3 дугаар анги дуусч байгаа юм. Хэрв та Unitel-ийн урьдчилсан төлбөрт дугаар барьдаг бол дараа төлбөрт Plus багцыг танд санал болгоё. Та датагаа илүү ашиглаад утсаар нэг их ярьдаггүй байлаа гэж бодъё л доо. Тэгвэл өөрийнхөө хэрэглээнд тохируулаад хүснээрээ багцаа бүтээж болдог. Бүр ярианы ирэхгүй. Зөвхөн датагаа тултал авна гэж зохиож болно гэсэн үг. Тэгвэл мөнгөнд чинь хэмнэлттэй, ашиглахад чинь чамар. Яаж вэ гэвэл Unitel app-д татаж аваад дугаараа оруулж нэвтрээд л болоо. За 4 дугаар анги нь шийдвэрлэх тоглолт эхлэхээс 7 хоногийн өмнө. Хотын нэгэн жижигхэн дэлгүүрт бүх зүйл ил гуйл уйдгартай байлаа. Харин тэнд ажиллаж байгаа хүмүүс дунд ирч хүчээр дүүрэн ганцхан хүн байсан нь Рошлийн ээж Ванесса. Охин нь чухал тоглолтод оролцох гэж яваад Ванесса баярлсан нь тэр байж. Гэвч Ванессагийн баяр удаан үргэлжилсэнгүй. Босс нь тэрнийг орой болтол ажиллах ёстой гэж хэлдэг. Үүнтэй зэрэгцээд баг хүүг нь хардаг өдөр өнжүүлэхээс дуудлага ирж хүүг авах цаг нь болсныг сануулнаа. Босс нь Ванессаг хаалгаар гарах юм бол тэр чигтээ яваарай гэж хатуу сануулсан ч Ванесса зориуд чангаар би яг одоо очиж хүүгээ авлаа гэж хэлчихээд утсаа салгаад ажлаасаа гараад явна. Ванессаг өдөр өнжүүлэхдээ очтол баггүй асуудал хүлээж байлаа. Учир нь жаахан хүүн өдөр өнжүүлэхдээ айлын хүүхэд хадсан байж. Хүүгийнхээ өмнөөс уучлал гуйсан Ванесса уран муутайхан машиндаа ирж суугаад утсаараа лайв хийгээд дагагчдтай хандаж маш их стресстэй өдөр байлаа гэж хэлдэг. Дагагчд нь тэрэнд янз бүрийн лурамын үг хэлсэнд Ванесса ч урам орж охиндоо авсан шинэхэн пүүзээ бэлгэлэхээр тэмцээний талбай руу яар авчлан хөдөлдөг. Тэгэд Ванесса тоглолтын туршид охиноо тултал дэмжинэ. Үүний хажуугаар дагагч нартаа зориулаад лайв хийж охиноороо ямар их бахархаж байгаагаа хэлж амжиж байлаа. Тоглолтын дараа Ванессагийн утас дуурч босс нь тэрнийг албан ёсоор ажлаас нь халсан гэдгийг хэлдэг.
Энийг сонссон Ванесса уран муутай байсан ч охиноо хараад инээмсэглэж охиндоо чин сэтгэлээсээ баяр хүргэдэг. Маргааш өглөө Ванесса эртэлж босоод дагагч нараас нь илгээсэн урмын үгээр тэтгэгдэж ирч хүчтэйгээр гэрээсээ гарч явна. Тэгээд тэр хэд хэдэн газарт очиж ажлын анкет бөглөсөн ч ихэнх газрууд уян хатан ажлын цаг санал болгох боломжгүй байсан учраас Ванесса ажилд орж чадсангүй. Ажлынхаа хажуугаар хүүхдүүдээ өсгөнө гэдэг Ванессад үнэхээр хэцүү байлаа. Гэвч орой харж явахдаа Ванесса бас л лайв хийж амьдрал нь ямар хэцүү байгаа талаар хэдий тийм боловч хүүхдүүддээ сайхан ирээдүг бүтээж өгөхийн төлөө бүхнийг хийх болно гэдгээ ярьдаг. Оройн Ванесса гэртээ ирэхэд Рошл охин компьютер дээр даалгавраа хийгээд сууж байлаа. Охин ангийнхаа хүүхдүүдийн даалгаврыг төлбөртэй хийж өгч байгаа гэдгийг Ванесса ерөөсөө гадарлахгүй. Ажилгүй болсон тэр завл гарвал Uber-ээр таксинд явдаг байлаа. За тэгээд таксинд явахын хажуугаар завсар зайгаар нь ажлын ярилцлагад орж хажуугаар нь хүүхдүүдээ өсгөх гэж чадлаараа зүтгэсээр. Гэвч амьдрал нь тэр бүр санснаар нь болохгүй л байлаа. Бас уян хатан цагаар ажиллах боломжтой ажил олдохгүй хэвээрэл. Гэвч нилээд зүтгэсний эцэст Ванесса нэг фитнесийн газарт ажиллах боломжтой боллоо. Ванесса үүндээ баярлсан ч үүнтэй зэрэгцээд Рошлийн багш Фрэнк утастаж Рошл шалгалтын дээр хуулах гэж оролдож байгаад баригдсан тухай хэлнэ. Санаан зовсон Ванесса Рошлтой уулзаж болсон явдлыг асуусанд Рошл "Ээжээ би хуулаагүй, зүгээр л найзтай туслах гэж оролдсон юм" гэж хариулдаг. Үүнд нь Ванесса тайвширна. Тиймээс ч Фрэнк тэр зоригтой явж очиод охиноо буруугүй гэж зүтгэсээр байгаад Фрэнкийг ялж чаддаг. Тэгэд үүндээ урамшсан Ванесса коридорт гарч ирэхдээ бусад эцэг эхчүүдийн шүүмжилсэн хаарцтай тулгарлаа. Тэд тэрнийг ганцаараа хүүхдээ яаж үсгэж байгааг нь асууж дорд үдсэн байдалтай харьцна. Ванесса эхэндээ тэдний шахалтад орж яхаа мэдэхгүй бачимдаж байсан ч удалгүй тесэрч "Би охиндоо бүрэн итгэдэг. Миний охин хүчрхэг, ухаалаг, үдсгэлэнтэй, амьдралдаа хийхийг хүссэн бүхнээ хийж чадах гайхалтай бүсгүй болж өснө" гэж хэлчихэд гараад явчихна. Тэгээд машиндаа суусан хойно тэр охиныхоо бичсэн шалгалтын хариуг хараад тэнд бичсэн нэгийн тоо охиных нь өөрт нь бэлгэлж байсан бөмбөгөн дээрх нэгийн тоо 2 яг адилхан байгааг харлаа. Тэгээд тэр тестийн хариуг үнэхээр охин нь бичсэн болохыг ухаарна. Ванесса маргааш нь охинтойгоо энэ талаар ярилцахыг оролдсон ч тэрний анхаарал өөр газарт байлаа. Ванесса эргэлзээгээ хөөж охиныхоо хэлсэн үгэнд итгэхийг байдгаараа хичээнэ. Энэ хооронд Рошл утсаа цүнхтэйгээ ширээн дээр орхиод гараад явчихжээ. Удалгүй Рошлийн утсанд мессежүүд ирж зогсоо зайгүй дуурсанд Ванесса "Би хувийн асуудалд нь оролцох гээгүй. Зүгээр л нөхцөл байдлыг тодруулахыг оролдож байна" гэж өөртөө хэлээд утсыг нь нээж үзлээ. Тэгсэн Рошлийн ангийн Том тэрэнд шалгалтан дээр хуулуулж тусалсанд нь талархсан мессежүүдийг бичжээ. Энэ үеэр Рошл орж ирээд цүнхээ аваад гарсанд утсыг нь үзэж байсандаа бандсан Ванесса Рошлийн утсыг аваад үлдчихжээ. Тэгээд Ванесса Том руу Рошлийн өмнөөс мессеж бичиж уулзахыг хүрээд уулзсан даруйдаа машиндаа суулгаж хаалгаа төгжээд "Чи миний охинд яхаараа муугаар нөлөөлөд байдаг билээ" гэж загнасанд Том Рошлд яаж муугаар нөлөөлсөн гэдгээ ерөөсөө мэдэхгүй байгаагаа хэлнэ. Тэгээд "Бид хоёр их сайн найзууд" гэж Том хэлээд энийгээ батлахын тулд Рошлтэй цуг түүдэг галын дэргэд сууж угаад зураг үзүүллээ. Гэтэл тэр зураг Рошлийн паблик тохиргоотой хаяг дээр нь ерөөсөө байдаггүй гэдгийг Ванесса сайн мэдэж байдаг. Тиймээс тэр зургийг хаанаас авсныг нь асуухад Том тэрэнд Рошлийн хувийн нууц хаягийг хэлж өгнө. Тэнд Рошл паблик хаяг дээр байдгаас тис өөр байдлаар бие авч явдаг болохыг Ванесса ойлгожээ. Хамгийн гол нь Рошл мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй. Тэр бүхэл хүүхдүүдэд хичээлээ хуулуулж, ээжийнхээ авч өгсөн цоошин пүүзийг хүртэл зархаас буцахгүй болсон байгаа нь Ванессаг хамгийн их сочирдуулна. Бас Рошл авч өгсөн шинэ пүүзийг нь $200 хүнд зархаар тохирсон болохыг ч олж мэднэ. Энэ бүхнээс болоод Ванесса хямрлаа. Хамгийн гол нь Рошлийн утас өөрт нь яваа учраас яг одоо Рошл хаана юу хийж явааг мэдэх ямар ч аргагүй болсон байлаа. Тэрнийг өөмөрч байх зур Томч сэмхэн машинаас нь буугаад зогтно. Ингээд аргагүй байдалд орсон Ванесса шууд лайв хийж дагагчдаас охиноо олоход нь туслахыг гуйлаа. Ванессагийн хувьд охинтой нь уулзах гэж байгаа нөхрийн юзернеймээс өөр юу ч мэдэхгүй байлаа. Ванесса тэрний профайл зургуудыг үзсний эцэст тэрнийг ахлах сургуулийн сурагч болохыг олж мэдээд санаа нь их завиндаг. Удалгүй тэр охиноо нэг парти дээр байгааг мэдэж тийшээ яаралтай хөдөллөө. Тэгэд нөгөө байшинд нь очтол баахан ахлах ангийн сурагчид партидж хөлөөрөө толгой хийж байгаадаа таардаг. Ванесса тэднээс охиноо сургалсанд нэг хүүхэд Рошлийн нэрийг буруу сонсоод тэрнийг дээд давхарт байгаа гэж хэлж өгнө. Сандарсан Ванессаг дээш гартал тэр өрөөнд нь нэг жаахан хүү сууж байна.
Арга барсан Ванесса доошоо бууж тэнд байсан огтоос охиныг нь харсан эсхийг асуухад цаадуулна Рошлиг хэдэн настай болохыг асуулаа. Тэгсэн Ванесса өөрийг нь асууж байна гэж бодоод 30 настай гэж хэлдэг. Энийг сонссон охид элгээ хөштөл инээлдэнэ. Тэдний нэг Ванессаг шоолж байхдаа лактосын харшилтаа гэдгээ мартаад пицца хазаж орхиж. Ванессач бушуухан тэрэнд тусална. Арга тасарсан Ванесса газарт суугаад тэр охидод зовлонгоо ярина. Өнөөдрийн хүртэл би охиноо дандаа л зөв сайн зүйл хийж байгаа гэж бодож байлаа. Гэтэл тэр өнгөрсөн бүх хугацаанд намайг хуурч байж би охиноо өөршгөө болгохгүй тулд бүхнийг хийсэн ч тэр бүх зүтгэл минь талаар өнгөрөх бололтой гэж уран муудайхан ярьлаа. Тэгсэн тэр охидын нэг нь Ванессад та ийм бодолтой байна гэдэг чинь өөрөө таныг сайн ээж гэдгийг чинь нотолж байгаа юм биш үү гэж хэлдэг. Энэ үеэр нөгөө охин Ванесса гинт санаж охин чинь нэрээ үдшилэг дээр байсан ч төрүүлээд явчихсан штэ гэж хэлдэг. Энийг сонссон Ванесса баярлнаа. Гэвч Рошлиг нэг залуутай хамт гарсан гэдгийг сонсоод дэлбэртлээ уурлана. Тэгээд тэнд байсан хүүхдүүдийг тараахаар шийдэж та нар яг одоо тарцгаа. Тэгвээс би та нарын ээж авруу чинь утасдна гэж сүрдүүлдэг. Гэтэл яг энэ үеэр нэг дугаараа нууцлсан хүн утас руу залгаж таардаг. Ванесса тэр дуудлагыг авах гэсэн ч хоёр хүү утсыг нь шүүрч аваад хоорондоо дамжуулж шидэж эхэллээ. Энэнд нь уралсан Ванесса тэдний нэгийг түлхэж унгаагаад утсаа авсанд тэр залгасан хүн нь гудамжны утсаар залгасан Рошл байна. Охиныхоо туг сонссон Ванесса тийшээ нисэх мэтэл хурдан явдаг. Ванессаг ирэхэд охин нэг бензин колонк дээр сууж байлаа. Айж сандарсан охин ээжигээ харсан даруйдаа гүйж ирээд твэрч авдаг. Ванесса ч охиноо чангыг чинь твэрч тайвшруулад хоёулаач ярих юм ихтэй дээ гэж хэлснээр 4-р анги нь дуусаж байгаа юм. За авраг том солир дэлхийг чиглэж нисж ирснээр яг софтболын тэмцээн болж байгаа стадион дээр бууж байгаагаар 5-р анги эхэлдэг. Энийг харсан хүмүүс айж сандран гүйлдэцгээж ам аврахыг хүсэн хашгиралдсанд шилдэг тамирчин Тейлор цагуураа бариад талбайд гарч ирнэ. Тэгсэн энэ нь бодит байдал биш. Харин тамирчин Тейлорын дүү Ирагийн төсөөлөл байж таардаг. Эгчийнхээ тоглолтыг үзэхээр ирээд хийх юмгүй хөөдсөн Ира эрэхтэй хөвгөлтэй элдвийг төсөөлөн хөвтөж тоглолтыг дуусгана. Тиймээс ч тоглолт дууссаны дараа Ира баярлдаг. Бяцхан Ирад эгчийнх нь багийн хамтрагч Ювэн дургүйхэн ханддаг байлаа. Тоглолтын дараа дасгалжуулагч багийнхантайгаа уулзаж байх зур бяцхан Ира тэднээс холгүйхэн суугаад хурдан дуусаасаа гэж байж ядна. Учир нь тэрний хувьд томчуудын тэмцээн уралдаан уулзалт зөвлөгөн ердөөсөө сонирн биш байлаа. Бяцхан Ира бушуухан л эгчтэйгээ хамт гэртээ хараад тэрнтэй тоглохыг хүсэж байдаг. Тиймээс уулзалт дууссаны дараа тэр эгч рүүгээ гүйж очоод бушуухан гэртээ харъя гэж шахсан ч эгч нь утсаа авахд хөдөлж өгдөггүй. Ира эгчигээ үдсэнд Тейлор дүүтэйгээ тоглох гэж байтал Ювэн тэрэн дээр ирээд Тейлорыг өөрт нь таалагддаг гэдгийг хэлж болзоонд уриллаа. Тулгамдсан Тейлор бандсандаа дүүгээ дагуулж түр холдоод чи намайг 20 минут хүлээж вэ. Дараа нь хоёулаа шууд гэртээ очиж тоглоё заяа. Тэр хүртэл чи яваад найзтай болоод хэсэг тоглож гэж зөвлөнө. Тэгэд буцаж очиод Ювэнтэй ярилцаж байх зур урам нь хугарсан Ира эгчигээ холоос харж зогсохдоо эгчийг нь булааж явсан Ювэнд дургуун өгөхөрнө. Уйдсан Ираг үзэгчдийн суудалд амжаад явж байтал суудлын доор хэдэн хүүхэд тоглолт шүүсэн Фрэнкийг яаж чадах талаар ярилцаж байгааг санамсаргүйгээр олж сонсноо. Гайхсан Ира тэднийг дагаад явтал тэд машины зогсоолд байсан Фрэнкийн машин руу муудсан өндөг шидэж байгааг тэр олж харлаа. Тэгсэн цаадуул нь Ираг анзаарч тэрэн дээр яваад очно. Тэгээд тэдний нэг Рина дахины баг өмссөн найзыгаа энэ бол миний хачирхалтай найз. Тэр энэ хувцас өмсөхгүй бол үхэн гэж Ирад итгүүлдэг. Тэдний хажуунаас тэдний нэг болох Брайан гарч ирээд манай энэ найз дахианууд дунд өссөн болохоор амьд үлдэхийн тулд дахианы хувцас өмсдөг болсон гэж тайлбарладаг. Тэдний энэ ярианд гинэн итгэмтгий Ира шууд л итгэлээ. Тэгээд тэдний ярьсан бүхнийг дотроо үнэмшилтэйгээр төсөөлөн бодно. Түгээр зогсохгүй цаадуулан Ирад Фрэнкийн машин руу өндөг шидхийг санал болгодог. Гэвч эгч нь ойрхон байгааг мэдчихсэн Ира тийм зүйл хийж зүрхэлсэнгүй. Энэ үеэр тоглолтоо тараад машин дээрээ ирсэн Фрэнк машина хараад дэлбэрэх шахдаг. Тэгэд хэн ийм зүйл хийснийг Ирагаас асуусанд бяцхан Ира нөгөө нөхдийг барьж өгөхгүй тулд Тэнгэрээс гинт өндгөр бороо ороод ийм болцсон гэж худлаа хэлдэг. Фрэнк тэрний ярианд итгээгүйч яах чаргагүй байсан учраас машиндаа суугаад яваад өгнө. Дараа нь нөгөө хэд нуугдсан газраас гарч ирээд чи мундаг залуу байна шүү гэж хошгируулсанд мань Ира тэр дорой хөөрж орхилоо. Ира тэднийг өөртөө найзууд болсон гэж бодно. Тэр орой гэртээ ирсэн хоноо их чин тэрнээс чи яагаад тэр хачин хүүхдүүдтэй найзлаад байсан бэ гэж асуухад мань Ира найзуудаа хэр халдаасангүй.
Харин тэдний яриаг сонсч байсан ээж нь бүрэг ичимхий зожиг хүүн найзуудтай болсон тухай сонсоод баярлдаг. Гэвч тэднийг базаахгүй нөхдүүд гэдгийг Тейлор сайн мэдэж байлаа. Тиймээс тэр ээжтэй "Тэд нар ч олигтой хүүхдүүд биш ээ. Лавл хинэн ч сургуулаа төгсөөд коллежид орохгүй" гэж хэлнэ. Энийг сонссон ээж нь ууралж Ираг байцаасанд Ира өөрийгөө аврахын тулд эгчигээ найз залуутай болсон гэж ээжтэй хэлээд гин. Үүнд нь цочирдсан ээж нь Тейлорд ууралж "Энэ талаар аав чинь олж мэдүүлчихээ сайнаа үзэхгүй дээ" гэж анхааруулсан ч энэ үеэр гаднаас орж ирсэн аав нь ууралах нь битгий хэл. Харин ч баяртай байгаагаа илэрхийлдэг. Маргааш нь болж Ира уламжлал ёсороо сургуулийн автобусанд нь ороод эгчигээ хажууд суух гэсэн ч Юв нь хажууд нь суучгаад холдсонгүй. Харин ч "Би одоо эгчтэй чинь үерхэж байгаа болохоор чи миний дүү гэсэн үг. Тиймээс цохиж өг шүү" гэд гараа өглөө. Гэвч тэрний хэлсэн нь Ирад таалагдсангүй. Тиймээс шорондоо гарыг нь долоож орхиод тэндээс холдоод явлаа. За тэгээд тэр өдөр чинь Ира нөгөө хоёрыг дагаж сургуулаар наас цаашаа явна. Тэгээд стадионы ойролцоо очтол тэнд нөгөө шинэ найзууд нь байж байгаа харагдлаа. Тиймээс Ира шууд л тэдэн рүү явж очно. Садуул нь Ираг ихэндээ төвөгшөөсөн ч тэдэнд хэрэг болох юм байна гэдгийг ойлгоод тэрэнд "Бид нэг чухал даалгаварт явах гэж байна. Чи бидэнд туслаарай" гэж хэллээ. Тиймээс ч бяцхан Ира өөрийгөө сансрын чухал даалгаварт явж байгаагаар төсөөлж эхэлдэг. Ирагийн үүрэг бол дэлгүүрийн худалдагчийг саатуулах явдал байлаа. Харин нөгөөдөл нь тэр хойгор дэлгүүрээс юм хулгайлах төлөвлөгөөтэй байх нь. Гэвч худалдагч юу болоод байгааг ойлгож тэднийг зогсоох гэсэн ч цаадуул нь баригдалгүй зовгтааж амжина. Дараа нь нөхдүүд товлсон газраа цуглж хулгайлсан эд зүйлсээ хувааж эхлэхэд Ира өөрөө ч мэдлгүйгээр дэлгүүр ухахт нь тэдэнд тусалсан болохоо ойлгодог. Тэгэд тэр дотроо гэмшсэн ч найзуудаа алдахаас айж тэдэнтэй санаа нэг байгаа мэд дүр үзүүлдэг. Тэгээд төлөвлөгөө нь амжилттай болсон нөгөөхэд өдөржин дэггүйдэж тоглосонд Ира тэдний хүлд үрэгдэх төхнө. Гэвч тэр эргэн тойрондоо болж байгаа бүхнийг өөрийнхөө төсөөлөн бодож байсан учраас өөрөөр нь аюултай зүйл хийлгэж байгааг ердөөсөө ч анзаарахгүй байлаа. Тэд Ираг хуурамчаар магтаж хошгоруулж байсан бол Ира энийг жинхэнэ нөхөрлөл гэж бодно. Шийдвэрлэх тоглолт болохоор Ирагийн найзууд тэрнийг дагуулад дахин хувцаст Кевиний үеэлийн герт болж байгаа парти руу дагуулж явжээ. Тэнд байсан нөхдүүд Ираг хүлээж авсанд мань хүн баярлаж тэдэнд эгчийнхээ талаар ярьж эхэлдэг. Тэр эгчигээ хөгжилтэй мундаг эгч байсан ч нэг л мэдхэд бусдын анхаарлыг татахыг хичээдэг нэгэн болчихсон. Тэгээд явж нэг тэнэг нөхөртэй үерхчихсэн гэж ярина. Тэгээд тэд өмнө нь хулгайлсан чихрээ дундаа асгаад идэж эхэлжээтэл Брайны утсанд мессеж ирлээ. Тэгээд тэд "Баярлээ" гэцгээгээд Ираг орхиод босоод явчихдаг. Гэнтхэн ганцаараа үлдэж хоцорсон Ира баг зэрэг эвгүүцэж сэтгэлээ засахын тулд өмнө байсан чихэрнээс идсэн ч тэнд байсан нэг загасны хэлбэртэй эрдзэнэн чихэр тэрний гарнаас мултраад тэрнийг хулгайч гэж буруутгах шиг тэрэнд санагдлаа. Тэгсэн бусад чихэрнүүд ч тэрнийг хулгайч гэж буруутгах шиг санагдаж эхэлдэг. Ингээд Ира найзуудыгаа хайж болохоор шийдээд байшингийн гараж руу очтол яг тэр мөчид Рошл тэндээс зугтааж таарна. Рошлиг алдсандаа Брайан дэлбэртлээ ууралж Ирагийн үргэлж барьж явдаг цаасан дуранг дундуур нь урж орхиод машинд суугаад Рошлиг хөөхөр явна. Брайаны үнэн нүүр царайг олж харсан Ира шууд л тэндээс гарч гэрлүүгээ явдаг. Тэгээд гэртээ ирэхэд эгч Тейлор нь ч уран муутай харагдана. Учир нь тэр найз бандтайгаа муудалцжээ. Ингээд стадион руу шийдвэрлэх тоглолт руу явах замдаа Ира эгчтэй хандаад "Би их муухай зүйл хийсэн. Би хулгай хийхэд нь хүүхдүүдэд тусалсан" гэж хэлсэн ч өмнөх асуудалдаа стресссэн эгч нь тэрнийг тоосонгүй. "Чи ямар ядаргаатан бэ? Хурдан усч том болооч тий" гэж хэлчихэд яваад өгнө. Ганцаараа үлдсэн бяцхан Ира гэмшсэндээ стадионы хажууд байх дэлгүүрийн гадаа очиод халаасандаа байсан хэдэн чихрийг уучлалгүйсэн захидлын хамт үлдээхээр шийддэг. Тэгсэн энэ үеэр нөгөө нөхөд бас л тэнд очижчихжээ. Ираг харсан даруйдаа Брайан хурчрээд үдэшлэг дээр муухай аашилж хашгирсандаа уучлал гуйлаа. Тэгээд тэрний дуранг буцааж наасныгаа Ира дөгдөг. Энийг харсан бяцхан Ирагийн нүдэн сэргэж дахиад сайн найзуудтайгаа эвлэрсэн мэд болсноор 5 дугаар анги нь дуусдаг. За 6 дугаар анги. Тоглолтын үеэр шилдэг тамирчин Ювэн шидсэн бөмбөг бүрээ амжилттай болгож эсрэг багийн тамирчтай нэг нэгээр нь хассаар байлаа. Тэрний шидсэн бөмбөгийг хэн ч онож цохиж чаддаггүй. Тэгсэн санаан дурамгүй зүйл болж нэг тамирчин шидсэн бөмбөгийг нь их зурдаас нь цохиж орхилоо. Бөмбөг ирчээрээ нисч Ювны хажуугаар өнгөрсөнд Азуулахад Ювны ард байсан Тейлор бөмбөгийг барьж авснаар тэрэнд тус болдог. Энийг нь харсан Ювэнд Тейлор таалагдаж шууд л "Би хэдий мундагч бүхнийг ганцаараа хийж чадахгүй штэ"
Харин чи энэ удаад мундаг байлаа гэж Тейлорыг магтлаа. Юуны хувьд үргэлж өөрийгөө магтдаг. Тэр бусдыг ер нь магтаж урамшуулдаг байлаа. Гэвч энэ удаад Юв нь Тейлорт таалагдахын тулд тэрнийг ингэж магтсан байж. Учир нь Юв нь гаднаа хүчрхэг мэд царайлавч дотор нь аймхаа бяцхан Юв нь нуугдж байлаа. Тэгээд тэр багийнхан дээрээ буцаж ирсэн хонож өөрийгөө магтсаар байна. Тэгсэн удалгүй талбай дээр Лоригийн гар хээлж ирлээ. Юв нь тэрнийг үл тоож байсан ч багийнхан нь тэр дундаа Тейлор Том хоёр босч ирээд Лориг дэмжиж байгааг хараад Тейлорын анхаарлыг татахын тулд үсэрч босоод утсаа гаргаж хөгжилтэй зүйл ярих гэсэн ч өөрийгөө эвгүй байдалд оруулаад бүгд тэрнийг шоолцгоно. Бандсан Юв нь өөрөө ч тэдэнтэй нийлж чангаар инээсэн ч дотор нь нуугддаг бяцхан Юв нь өмнөхөөсөө ч илүү уйлж эхэлдэг. Тэгээд сэтгэлээ засахын тулд Юв нь бөмбөгөө оноолгүй унжуугаар Лоригийн бичлэгийг хийгээд тэрийг эвлүүлж YouTube-д оруулаад зугаацнаа. Үүнээс нь болоод Лори эвгүй байдалд орсон ч Рошл найзаагаа өмөрч Ювны утсыг булааж аваад "Чи Лори сайн болохоор ингэж байгаа мó хайшин" гэж хэлсэнд Юв нь банддаг. Дахиад л бүх хүүхдүүд өөрийг нь шоолоод байх шиг санагдаж дотор нь бяцхан Юв нь тавгууцаж эхэллээ. Тэгээд тэр "Би Лорид сайн биш" гэж хэлэхдээ өөрийн мэдлгүй харин Тейлорт сайн гэд ам алдчихдаг. Ингээд нэгэнт олонний анхаарал өөр рүү нэргсэн учраас Юв нь шууд Тейлор руу явж очоод болзоонд ойрно. Тулгамдсан Тейлор хэсэг чимээгүй болсон ч саналыг нь хүлээж авсанд бяцхан Юв нь баярлсандаа дэлбэрэх шахна. Тэр орой Юв нь үнэртэй ус сэнгэнүүлж аваад ээжээрээ Тейлорын руу дөхүүлүүллээ. Тэгээд тэр хоёр хамтдаа кино үзсэн ч дотор нь бяцхан Юв нь өөртөө хэтэрхий итгэлгүй учраас киногоо үзэхийн оронд Тейлорын анхаарлыг татахын тулд киноны туршид хачин царай гаргаж марзгана. Энэнд нь Тейлор битүүхэндээ дургүй байлаа. Байдал нэг л буруугаар эргээд байгааг мэдэрсэн Юв нь Тейлорын гараас барихыг хүсч бүх хүчээ шавхан байж арай хийнэгэм чигчи хуруугаараа чигчи хуруунд нь хүрч чадлаа. Аз болоход Тейлор тэрнийг ч бас чигчи хуруугаараа хөдөлдөг. Энэ нь бяцхан Ювныг баярлуулна. Тэр цагаас эхлээд Юв нь тэр хоёр сургууль дээр хаан л явна. Үргэлж чигчи хуруугаараа хөдлөлцөөд явах болжээ. Тэр хоёрыг үерхэж байгаа тухай яриач сургууль даяар дороо тархна. Тейлорын хувьд тоглолтын хэв маягаа өөрчилж бөмбөг барих чадвараа сайжруулахыг хүсдэг байлаа. Тиймээс бөмбөг барих дасгал хийхтэн туслахыг Ювнаас гуйна. Учир нь мань Юв нь чадварлаг шидэгч. Юв нь ихэндээ тэрэнд зариулаад хэтэрхий сул шидэж байсанд Тейлор дургуцдаг. Тэгээд талбайгаас явах гэсэнд Юв нь сандарч "За би жинхнээсээ шидье" гэж хэлээд хамаг хүчээрээ шидсэнд Тейлор бөмбөгөнд нь цахиулаад унчихдаг. Сандарсан Юв нь гүгэд очтол Тейлор дажгүй босч ирээд барьж авсан бөмбөгөө шидэж өглөө. Энэ байдлыг нь хараад Юв нь тэрнээр бүрч илүү бахархдаг. Тэгээд сэтгэл нь хөдөлсөн Юв нь тэрнийг үнсэх гэсэнд Тейлорч татгалцсангүй. Энэнд нь Ювны хөлн газар хүрэхгүй баяртай байлаа. Тэр орой тэр хоёр Ювны ээжийн ажилуулдаг хоолны тракийн дээр сууж элдвийг ярилцсан. Энэ үеэр Юв нь Тейлорт сэтгэлээ хуудалж нэг чухал зүйлийг хэлдэг. Тэгэд Юв нь анх удаага хүндэж үзүүлдэггүй бяцхан Ювныг Тейлорт харуулдаг. Хариуд нь Тейлорч бас дотроо нуугдаж байдаг бяцхан Тейлорыг харуулна. Тэгээд мань хоёрын сэтгэлийн холбоо бөөрч гүнзгирлээ. За тэгэд эндээс эхлээд тэр хоёр салж хагцсахгүй үргэлж хамт байх болдог. Тэд хамтдаа тоглож үзэл бодлоо айжчих зүйлгүй хуваалццгаана. Тэр хэрээрээ бяцхан Юв нь бяцхан Тейлор хоёрч сайн найзууд болж байлаа. Сэтгэл нь хөөрсөн Юв нь ч Тейлортой үерхэж байгаа тэдний харилцаа гайхалтай байгаа талаар хүмүүрд ярьж явна. Тэр бүхэл ирээдүйд Тейлортой гэрэлж 2 юм уу 3 хүүхэдтэй болно гэж тэр боддог болж. Өөрийгөө Тейлортой хамт байгаадаа маш азтайд тооцож байлаа. Тэгсэн нэг өдөр сургууль дээр ийм явдал болно. Юв нь Тейлор хоёр хамт явж байтал Тейлор утсаа унгачиж. Тэгсэн тэр үеэр яг урд нь явж таарсан өндөр нуруулаг Том тонгойгоод утсыг нь авч өгсөнд Тейлор ч утсаа аваад тэрэнд талархлаа илэрхийллээ. Гэвч тэдний хоорондын харилцаа нэг л сэжигт юм шиг Ювнд санагдаж эхэлснээр бяцхан Юв нь тавгууцаж эхэлдэг. Хэдийгээр тэр гаднаа зүгээр юм шиг дүр эсгэж ирсэн ч Тейлор цаанаа нэг юм нуугаад ах шиг тэрэнд санагдах боллоо. Үүнээс болоод Тейлор тэр хоёрын харилцаа хүндэрч муудалцаж эхэлжээ. Шийдвэрлэх тоглолтын өдөр тэр хоёрын харилцаа таагүй байгаа нь хэндэж илэрхий харагдана. Ювныг бодох тусмал Тейлор тэр хоёрыг хамт байх бүрд Том дандаа дагаад тэдэнд дандаа саад болж байсан юм шиг санагдана. Үүнээс болоод тэрний өөртөө итгэх итгэл ор тасгүй болжээ. Тиймээс чухал тоглолтын өмнө
өөртөө итгэх итгэлээ олж авахын тулд Йовн найз охиноо олонний өмнө доош нь хийж эхэлдэг. Энэ үеэр дасгалжуулагч нь тэдний донд хурц ирээд Рошлыг сургалж эхэллээ. Учир нь Рошл багийнхаа хамгийн шилдэг бөмбөг баригч байлаа. Тэрнийг байхгүй байгааг мэдсэн дасгалжуулагч Дэн сандарсан ч Йовны хорон үгэнд шаргалсан Тейлор "Би Рошлыг орлъё" гэж хэлээд талбайд гарна. Энийг харсан Йовн ямар нэг хөвгөлтэй зүйл хэлэх хэрэгтэй гэж бодоод талбай дээр гараад битгий л бөөлж чөхөрөөдөө гэж хашгирсан ч тэрний энэ үгэнд хинж инээсэнгүй харин ч багаараа тэрэнд дургу байгаагаа илэрхийлсэнд мань Йовн эвгүй байдалд орлоо. За ингээд тэд талбайд гарч яг л халз тулдаж байгаа мэт нэг нь хайр найргүй шидэж нөгөөх нь хайр найргүй барьж авч эхэлнэ. Тэднийг хоорондоо илэрхий таарамж муутай байгааг талбай дээрх тамирчид дасгалжуулагч нь төдийгүй үзэгчд хүртэл анзаарчээ. Ингээд тэмцэлдэх тусам Тейлор өөрийг нь орхиж өөрөөс нь улам холдож байгааг бяцхан Йовн мэдрээд их шанална. Гэвч гаднаа Йовн юуж болоогүй юм шиг царайлаад Тейлорыг эвгүй байдалд оруулахаар байдгаараа хичээнэ. Тэгээд Тейлорын анхаарал сарнихыг анзаарсан Давидаа бөмбөгөө шидсэнд Тейлор бөмбөгөө алдаж үүнээс нь болоод эсрэг багийнхан оноо авч тэдний дээр гарч орхилоо. Өөрийнх нь бодлогогүй үйлдэлээс болоод баг нь хожигдож эхэлснийг Йовн ухаарч гэмшсэн ч бүх зүйл оройджээ. Анхааралгүй байхад нь бөмбөгөө гиндүүлж шидээд бага оноо алдахад хүргэсэнд нь Тейлор Йовнд гомджээ. Тиймээс гомдсондоо би чамаас саллаа гэж нулимс цээлэгнүүлэн байж эхэлдэг. Үүнтэй зэрэгцээд бяцхан Йовн бяцхан Тейлор хоёрын хамтдаа бүтээсэн бүхэн нуран унлаа. Энэ дарамтыг тэсээгүй Тейлор тоглолтын дундуур талбайг орхиод гарч явна. Энэ нь тэдний багт сул тал болж эсрэг баг нь хэд хэдэн оноог дараалж аваад Йовны баг хожигдох нь бараг гарцаагүй болж ирлээ. Энийг харсан Йовн хамгийн чухал гэж бодож байсан бүхнээ нэг дор алдаж байгаагаа ухаарснаар 6 дугаар анги дуусаж байгаа юм. За киноны үйл явдлаас нэг жилийн өмнө болж байгаа нэг үйл явдлаар 7 дугаар анги маань эхэлдэг. Кай охин аавынхаа машинд суугаад нэг шинэ хотод нүүж ирж байгаа нь тэр байлаа. Гэвч Кай дотроо гунигтай байна. Учир нь тэд Кайын эмээтэй хамт амьдрахаар ирж байгаа нь тэр. За ингэ гунигтай явсан Кай гэнэт өөрийнх нь үеийн хүүхдүүд софтболын бэлтгэл хийж байгааг олж харлаа. Тэгээд тэдэнтэй хамт бэлтгэл хийхийг хүсдэг. Ингээд тэдний эмээгэндээ ирэхэд эмээ нь тэднийг баяртайгаар угтаж авлаа. Очсон даруйда Кай эмээгийнхээ ханан дээр өлгөөтөө нэг зургийг анзаарч эмээ аав хоёрынхоо нүдийг хариулж угаад бошуухан шүүрч аваад орон дагуура нууж орхлоо. Кай охин ягаад ч юм өөрийнхөө зургийг харах дургүй, тэр бүхэл тойлонд өөрийнхөө царайг харах дургүй байж. Тиймээс тэр скейтборд аваад эргэн тойронтойгоо танилцахаар явдаг. За ингэж явахдаа Кай эрэх замдаа таарсан софтболын талбай руу очиод шууд л тэдэнтэй хамт тоглохоор болно. Гэвч Кай Йовны шидсэн бөмбөгнүүдийг ерөөсөө онж цохиж чаддаггүй. Хоёр удаа хий цогсон Кай Йовны өнгөрөө занд дургуун хурч бүх анхаарлаа төвлөрүүлээд 3 дахь бөмбөгийг заавал цогхохоор шийдлээ. Ингээд Кай тэр бөмбөгийг онож цогсон ч тэр бөмбөг нь нэг хол явсангүй. Хэдий тиймч тэнд байсан хүүхдүүд бүгд Кайыг урамшуулад баяр хүргэцгэн. Дасгалжуулагч Дэн Кайыг ирээдүйтэй тамирчин болохыг шууд таньж тэрнийг багийнхаа гишүүн болгож хүлээж авлаа. Энэнд нь урамшсан Кайж юудэнтэй цамцныхаа юуданг буулгаж хүүхдүүдэд үсээ харуулсанд цаадуул нь бүрч баярлаад тэрнийг урамшуулсанд өөрийг нь ялгуурлалгүй хүлээж авсан багийнхандаа баярлаж тэнгэрт нисэх мэтэл болдог. Кай сэтгэл нь хөдөлж баярлах бүрдээ өөрийгөө нисэж байгаагаар төсөөлдөг байна. Гэвч орой гэртээ ирээд тэрний урам хугарлаа. Учир нь софтболын багт тоглох хүсэлтэй байгаагаа хэлэхэд аав нь тиймч таатай хүлээж авсангүй. Аав Джеймс нь коллежид байхдаа бейсболын шаггүй тамирчин байсан учраас охиноо өөр шигээ бейсболчин болно гэж бодож байж. Гэвч охиныхоо урмыг хугалахгүй тулд тэр чамайг ямар ч спортоор хичээлсэн аав нь үргэлж дэмжинэ гэж хэлсэнд Кай баярлсандаа нулимсэн цээлгэнж аавыгаа тэрч авдаг. Дараа нь Джеймс охинтойгоо хамт бейсболын бэлтгэл хийхээр талбайд очихдоо тэрнийг яагаад заавал софтбол сонгосон болохыг лавлж асуусанд Кай тэр багийнхан өөрд нь маш сайн хандаж шууд хүлээж авсан гэдгийг тайлбарллаа. Ингээд охиноо софтбол тоглохоор хатуу шийдсэн болохыг ойлгосон Джеймс аргагүй нэрхэнд бейсбол, софтбол хоёрын ялгааг тэрэнд тайлбарлаж охиноо хөвчлэн бэлтгэж эхэлдэг. Кай ч хурдан сайжирч багийнхаа салшгүй хэсэг болж чаддаг. Тэр цагаас хойш цаг хугацаа өнгөрч Кайын өсч уртургаж Кай ч өөртөө улам илүү ихтэй болсоор байлаа. Энэ хугацаанд тэр юунтэй сайн найзууд болжээ. Кай төрөлхийн авьяаслаг тамирчин байсан учраас дасгалжуулагч Дэнч тэрэнд хариуцлагатай цохилтуудыг даатгадаг болж.
Тэгсэн нэг өдөр Кай тоглолтын үеэр Лоригийн марзан үйлдэлийг хараад анхаарлаа сарниулж угаад ойрхон байсан бөмбөгийг барьж чадалгүй алдах шахсанд үзэгчдийн суудалд сууж байсан аав нь чангаар хашгирч ууралдаг. Энийг сонссон Каин өөртөө итгэх итгэл алдагдаж тэрэнд яг л газар доор орох мэд санагдлаа. Кай ямар нэг дарамтыг мэдрэх бүрд яг л газар доор орсон мэд тэрэнд санагддаг байж. Ингээд Кай финалийн тоглолтын өмнөх тэр нэг чухал тоглолтын үеэр тоглолтын шийдвэрлэх бөмбөгийг барьж авснаар бага ялалтад хөтөлдөг. Үүндээ урамшсан Каин хөлн газар хүрэхгүй баярлана. Дасгалжуулагчтай ч багийнхнаа магтахын хажуугаар тэрнийг онцгойлон магтаж дуулаханд нь хідэн шин од нааж өгсөнд тэр маш сэтгэл хангалуун байлаа. Үзэгчдийн дундаас аав нь маш чангаар тэрнийг дэмжиж дэрэгдэн байсан эцэг эхчүүдэд охиноороо бахархан ярьж байсан учраас Кай ч хөлн газар хүрэхгүй агаарт хөвсөн чигээрээ аав дээрээ очлоо. Тэгсэн тэрнтэй уулзсан даруйд аав нь тоглолтын бичлэгийг нь үзүүлж тоглолтын үеэр гаргасан жижиг сажиг алдаануудыг нь тэрэнд сануулад цаашид ийм алдаа гаргахгүй байхыг анхааруулдаг. Кай үүнд нь баг зэрэг урам хугарсан ч энийг нэг их зүйл болгож бодохгүй байхаар шийддэг. Тэгсэн аав нь тэрэнд бусад эцэг эхчүүд намайг энэ багийн дараагийн дасгалжуулагч болвол зүгээр гэж байна гэж хэлнэ. Тэгсэн Кай юу гэж хэлэхээ мэдэхгүй болж гаднаа баяртай байгаа мэд дөр үзүүлдэг. Гэвч аав нь багийнхан дасгалжуулагч болчвол яах вэ гэсэн бодол тэрнийг маш их дарамтанд оруулна. Гэртээ ирсэн хойно Кай тайвширхын тулд эмээтэйгээ хамт зурагт үзэхээр шийдсэн ч сэтгэл нь хөдөлсөн аав нь ирээд хамтдаа гарч гүйхийг санал болгоно. Хэдийгээр энэ бүхэн Кайд дарамттай санагдж байсан ч тэр энийг нууж аавтайгаа хамт гүйхээр гардаг. Сургууль дээр Кай харцсангуу өөртөө итгэлтэй байдаг болсон байна. Тэр нэгэн өглөө шалгалтандаа ирсэн Кай өөрөө ч анзааралгүй Томын суух гэж байсан сандалд сууж орхижээ. Ингэснээр тэр Том Рошл хоёрын голд сууж бие биедээ хуулуулах төлөвлөгөөнд нь саад болсон гэдгээ мэдэхгүй байлаа. За ингээд шалгалтын үеэр Рошл тэрнийг дуудаж Томд нэг бичиг дамжуулж өгөхийг гуйсанд Кай нэг их зүйл бодлого цаасыг авсан ч тэр дор Фрэнк багшид баригдчихна. Ингээд Фрэнк багш тэр хоёрын хоёулангийнхэн шалгалтыг хүчингүйд тооцсонд гэмгүй байж байгаад хэлмэгцэндээ ууралсан Кай тайвширхаар софтболын талбай руу очиод тэндээ Лоритой таардаг. Тэгэд Кай Лоритой хамт бэлтгэл хийсэн ч бухимдснаасаа болоод Лоритой хайр найргүй бэлтгэл хийж эхэллээ. Аав нь тэрнийг үргэлж төгс байхыг шаарддаг учраас үүнээс нь болоод Кай байнгын дарамтанд ор байх болж тэгээд битүүхэндээ үргэлж бухимдалтай явах болжээ. Үүн дээр нэмээд шалгалтан дээр асуудал гаргасандаа бүр ч илүү бухимдалтай байлаа. Тэгсэн нэг удаа Кай бөмбөгөө шидэхдээ эвгүй шидсэнийг нь Лори цохихдоо яг урдаас нь цохисонд Кай бөмбөгөнд оногдож хойшоо тэнцвэр алдахдаа шагаагаа эвгүй гიშгчлээ. Бөмбөгөнд цохиулаад хэсэг манарсан тэрнийг нүдэ нээхэд Лори дасгалжуулагчтай энэ хоёр айжсан зогсож байна. Кай тэднэр тоглоом хиймээр санагдаж хэсэг зур ой санамжаа алдсан мэт болж жүжиглж байгаад тэдэнд тоглосон гэдгээ хэлдэг. Гэвч шагаан жинхнээсээ өвдөж байгааг тэр мэдэрлээ. Тэгээд босч ирээд явах гэсэн ч шагаан дээрээ ачаалал авч ерөөсөж чадахгүй байлаа. Гэртээ ирсэн хойно Кай аавдаа шалгалтын үеэр үүссэн асуудлын талаар ярьсан ч шагаагаа гэмтээсэн гэдгээ хэлсэнгүй. Тэгсэн аав нь тэрний шалгалтаас илүү софтболын амжилтанд нь анхаарч байлаа. Тэгээд Джеймс тэрэнд хэрвээ чи үнэхээр софтболоор амжилт гаргахыг хүсэж байгаа бол одоо тоглож байгаа багта эргэлзээгүй номер 1 нь болох ёстой гэж хэлнэ. Кай ч уламжлал ёсороо тэгнэ би цаашид нэг ч алдаа гаргахгүй гэж хариулдаг. Ингээд удалгүй аваргын төлөөх тоглолт боллоо. Гэвч Кай нүдэн дээр байдал маш муугар эргэнэ. Хоёр сайн найз нь болох Тейлор Ювен хоёр талбай дээр муудалцаж тэдний энэ байдлаас болоод эсрэг багт давуу тал үүслээ. Ювен бөмбөгөө санамсаргүй газарт унагсанд эсрэг багийнхан энийг анзаарч хар хурдаараа тойроод гүйж эхэлдэг. Аав нь энэ үеэр Кай руу хашгирсанд тэр бага аврахын тулд бөмбөг рүү хар хурдаараа гүйж очоод шүүрч аваад шидсэн ч энэ үеэр шагаан тэсхийн аргагүй өвдөж байгааг анзаардаг. Ингээд дараагийн тойрог эхлэхэд Лоригийн бөмбөг цохих ээлжирлээ. Энэ үеэр Кайын багийнхан бүгд сэтгэл санаагаар унаж эсрэг талдаа буугаад өгчихсөн байдаг. Энэ нь Кайыг уурлуулнаа. Тэр бид бүгд энд ирэх гэж маш олон зүйлээ золиослсон. Бид ингээд буугаад өгч болохгүй гэж бусдыгаа уриалдаг. Ингээд багийнхан нь ч зориг орцгож бүгд дахиад нэг удаа оролдож үзэхээр талбайд гарцгаалаа. Энэнд нь зориг орсон Лори зариудаар бөмбөгөнд оногдож эсрэг багийн торгуулийн үр дүнд эхний үүрнээс дараагийн үр рүү шилжиж чадна. Ингээд Кайын бөмбөг цохих ээлж ирэхэд тэрний тулгуур хөлний шагаа тэсхийн аргагүй өвдөж эхэллээ.
Тэгээд тэр багийнхнаа болон аавынхаа урмыг хугалахгүй тулд тэр бүхнийг шүд 100 тийсгээр шийддэг. Дасгалжуулагч Дэнч тэрэнд би чамайг их дарамтанд оруулахыг хүсэхгүй байна. Гэхдээ бид ялыг гэвэл энэ удаад чи заавал онож цохих хэрэгтэй байна гэж догтөг. Кай чинийг дасгалжуулагчаараа хэлүүлдэггүй сайн мэдэж байлаа. Ингээд Кай эхний 2 цохилдоо алдахад аав нь байдал нэг л биш байгааг анзаарлаа. Тэгэд тэр охин лугаа дөхөж очиод илүү хичээхийг сануулсанд Кай бүр ч илүү дарамтанд орно. Гэсэн ч тэр шүдэ 100 хамгийн сүүлийн бөмбөгийг онож зохиж чаддаг. Гэвч Кай бөмбөгийг хамаг хүчээрээ цохихдоо зэрэгцээд шагаан шажгинж тэсхийн аргагүй өвдөхийг Кай мэдэрснээр 7 дугаар анги нь дуусаж байгаа юм. За киноны 8 дахь буюу сүүлийн ангийн эхэнд дасгалжуулагчтай нь өглөө эрт босож бэлтгэлийн талбайд очиод зүлэгний үнрийг цээж дүүрэн үнэрлдэг. Тэрээр тамирчтай амжилт гаргаасаа гэсэндэ бэлтгэлийн талбайгаа ихэд нямбайлан бэлтгэдэг байлаа. Ингэснээр бэлтгэлийн талбай нь эерэг уур амьсгалын цагаан бүрхүүлээр бүрхэгдэж талбайд гарсан тамирчид нь эрч хүчээр дүүрэн байх болно гэж Дэн дотроо төсөөлнө. Хэдийгээр Дэн багийн хаан бүх хүүхдүүдийг адилхан хайрлаж тэдэнд адилхан санаа тавьдагч бүгд л тэрнийг охин Лоригоо бусдаас илүү үзэж байна гэж боддог байлаа. Тэр нэг өдөр Дэн багийн хаан бүх хүүхдүүдэд яг л эцэг хүн шиг хандаж багийнхнаа амжилт гаргахад нь чадлаараа дэмжлэг үзүүлж байна. Ингээд тэр нэг чухал цогцолтын үеэр Лори бөмбөгийг барьж авах гэж угаад тэнцвэрээ алдаад унахад Дэн бие арай хэм барьдаг. Охин багийнхнаасаа сул гэдгийг мэдэх учраас тэрнийг бөмбөг барих оролдлого хийсэнд Дэн маш их баярлж байлаа. Гэвч эцэг эхчүүдийн хил амнаас болоод энийгээ тэр ил гаргаж чаддаггүй. Аз болоход Кай тэр бөмбөгийг чадварлагаар барьж авсанд Дэн хагардлаа баярлана. Тиймээс тоглолтын дараах багийн уулзалтын үеэр Дэн тэднэр ямар их бахархаж байгаагаа хэлээд та нар бол миний дасгалжуулж байсан хамгийн шилдэг баг гэж урамшуулна. Тэгэд бид альва тоглолтод ялсан ч ялагдсан ч хамаагүй бид бүгдээрээ нэг гэр бүл гэж хэлдэг. Дэний хувьд тэр хүүхдүүдээс маш их эрч хүч урам зориг авдаг байлаа. Тэгсэн тоглолтын дараа тамирчдын эцэг эхчүүд ирээд хэдийгээр та туршлагатай мундаг дасгалжуулагч боловч бидэнд арай илүү стратегтэй мэргэжлийн дасгалжуулагч хэрэгтэй байна гэж хэлнэ. Тэгэд тэд коллежид байхдаа өндөр төвшөнд тоглож байсан Кайын аавыг дараагийн дасгалжуулагч болгож болох юм гэж хэлдэг. Дэн өөрт нь сонголт үлдээгүйг ойлгоод ууралсан ч арай хэм бие барьлаа. Джеймс хажуугаар нь өнгөрөхдөө бид багт хамгийн сайн гэж бодсон зүйлээ л хийж байна. Тэрнээс биш ямар ч хувийн асуудал байхгүй шүү өгшөө гэж хэлдэг. Энэ үг Дэнийг тавгүй цүүлсэн ч тэр арай хэм бие барьдаг. Тэр өдөр том охин нь жолооны дадлага хийж байхдаа осол гаргах шахлаа. Азар эсэм мэнд үлдсэн Дэн хайртай охин Лоригоо тэврээд салах ёс хийх гэсэн ч Лори тэрний шин байшинг үзэх хүсэлтэй байгаагаа хэллээ. Дэн эхнэрээсээ салж байгаа учраас тэрний амьдрал тэр чигээрээ асуудалтай байна. Хэдийгээр тэр одоо жижигхэн мотелд амьдарч байгаа ч энийг охиндоо хэлж чадаагүй байна. Тэр мотелдоо ирээд гэр бүлтэйгээ хамт байсан үе болоод удахгүй алдах гэж байгаа багийнхаа хүүхдүүдийн зургийг гонигтайгаар үзэж хэвтлээ. Маргааш Дэнийг талбай дээр урамгүйхэн ирэхэд яг нүдэн дээр нь Лори Кайг бөмбөгөөр унтал цохиж харагддаг. Сандарсан Дэнийг гүйж очиход Кай дагуулсаар босч ирлээ. Тэгэд Дэн Кайг гэрт нь хүргэж өгөхөд Джеймс айл хэдийн тэдний багийг яаж удирдах талаараа бодоод эхэлчихсэн байдаг. Тэгээд тэрэнд Лори охиныг нь багийн айл хэсэгт багтаахаа мэдэхгүй байгаагаа хэлнэ. Тэр мөчид Дэн охиноо талбай дээр орхиод ирснээ санаж талбай руу давхсан ч Лори тэнд байсангүй. Утсаа шалгатал Лори тэрнийг талбай дээр хэдэн цаг хүлээгээд аргагүй ирэхэнд тэндээс явсан байлаа. Тэгэд Дэн хямарсан ч бас л хүчээр бие барина. Тэр өрөө Дэн өөртөө оройн хоол болгож жигнэмэг худалдаж аваад машин дотроо хонлоо. Маргааш өглөөнөө тэрнийг сэрхэд нэг жаалхуу хажууд нь зогсчихсон дасгалжуулагч та чухал тоглолтоо гэдгээ мартаагүй үсттэй. Энэ боломжийг битгий л сүрүүлж ирээд гэж хэлхийг сонсоод санаа нь их завна. Ингээд шийдвэрлэх тоглолт ирэхэд багийн гишүүн бүр дор бүрнээ өөрийн гэсэн асуудалтай сэтгэл зүйн дарамттай байцгаана. Дасгалжуулагч Дэн ч бас урам зориг муутай байлаа. Тэрээр тоглолтод бэлтгэж эхлэхэд талбайн гадна эцэг эхчүүдийн дунд зогссон Джеймс тэдний багийг энэ удаад төрүүлж чадахгүй гэдэгт итгэлтэй байгаагаа ярьж байгааг хардаг. Гэхдээ эрэгчл би энэ багийг удирдаад ирэхээр амархан төрүүлнэ гэж тэрний сайрхаж байгааг харсан Дэний уур хурч хүүхдүүдэд урам зориг өгч хэдүүлээ хамтдаа биднийг ялагдагч гэж харж байгаа бүх хүмүүсийн хүндлэлийг олж авцгаая гэж уриална. Ингээд тоглолт эхлэхэд тэдний шилдэг тоглогчдын нэг Рошел ягаад ч юм тэнд байсангүй.
Улмаар Тейлор тэрний оронд гарах болдгоо. Тамирчин хүүхдүүд ч дор бүрнээ бүх хүчээ шавхан тоглож байсан ч өмнөх ангиудад ярьсанчлан бүтлгүй үйл явдлууд араасаа л цувраад өрөмж эхэлдэг. Энэ үеэр Тейлорын дүү Ира нөгөө үл бүтэх нөхдүүдтэй хамт талбайн хажуудах дэлгүүрийн гадаа очжээ. Ира тэдэнтэй найзууд болсон гэдэгтээ итгэлтэй байсан ч дэлгүүр дотроос хайрцаг дүүрэн мөнгө хулгайлаад гарч ирж байгааг нь хараад тэднийг буруу зүйл хийж байгааг ойлгоно. Тэгээд Ира тэр савтай мөнгийг нь аваад тэндээс зогтаалаа. Үүнтэй зэрэгцээд юуны гаргасан алдаанаас болоод эсрэг баг нь оноо авч тэдний баг оноогоор дутуу болж эхэлжээ. Энэ үеэр Ира нөгөө нөхдүүдээс зугтаасаар талбайн хажууд очсон ч тэдэнд баригдчихна. Амин тэмцсэн Ира бүх хүчээрээ ихчээсээ тусламж гуйн хашгирч эхэллээ. Азуулахад энийг сонссон Тейлор ч дүүдээ туслахаар талбайг орхиод гүйдэг. Тейлорыг гарч явахыг анзаарсан эсрэг багийнхан оноогоо авахар гүйсэн ч азуулахад багийн андууд нь тэрний орон зайг нөхөж эсрэг багт оноо алдалгүй хамгаалж чаддаг. Энийг харсан дасгалжуулагчтай багийнхнаараа бахархлаа. Гэвч багийнхан тамирчид урам зориг муутай л байлаа. Тэдэнд хоёрхан цохигч үлдсэний нэг нь Лори. Миний охин чадах болно гэж Дэн өөртөө итгүүлэх гэж оролдож байсан ч Лориг хий цохих бүрд Дэн дотроо дэлбэрэх шахна. Гэвч тэр бүх хүчээ шавхаж сэтгэл хөдлөлөө бариад охиндоо "Миний охин, чи заавал хамгийн шилдэг нь байх албагүй. Харин хамгийн шилдгээрээ хичээхтэл болно" гэж хэлнэ. Үүнд нь урамшсан Лори урам зоригтойгоор талбайд дахиад гарсан ч энэ удаад нүүрлүүгээ бөмбөгөөр цохиулаад унчихлаа. Сандарсан Дэн охин дээрээ очиход Лори хямархан бүхэл харин ч баяртай байлаа. Учир нь тэр бөмбөгөнд оногдсон учраас дараагийн үрлүү саадгүй явах эрхтэй болжээ. Ингээд хамгийн сүүлийн цохигч болох Каин цохих ээлж ирлээ. Тэр маш их дарамтыг мэдэрч байсан ч багтаа туслахаар сэтгэл шулуутсан байлаа. Тиймээс тэр тэсхийн аргагүй өвдөж байгаа шагаагаа үл тоож талбайд гардаг. Хэдийгээр Кая эхний хоёр цохилтоо алдсан ч сүүлийн савлтаараа бөмбөгийг онож цохиод өөрөө эхний үрлэг гүнгээ дараагийн үүрэнд байгаа Лориг хурдан гүйхийг урамшуулан хашгирна. Найзынхаа үгэнд урамшсан Лори хар хурдаараа гүйж амьдралынхаа анхны хоомрааныг хийсэн бол шагаан өвдөж хурдан гүйж чадахгүй байсан Кая хамгийн сүүлийн үрлүү гүйж байхдаа дасгалжуулагчтай аав хоёрынхон хинийх нь үгэнд орхоо мэдэхгүй тэнэгэлзэж байгаад сүүлийн үрлүү бөмбөгтөө зэрэгцээд гулсаж ордог. Өөрийгөө амжиж орж чадсан эсхийг мэдэхгүй байсан Кая аавынхаа урамгүй толгой сэгсэрхийг нь хараад сэтгэлээр унлаа. Үүнээс болоод Кайд газар дор шигдээд орчих шиг л санагддаг. Шүүгч Фрэнк Кайг хасагдсан гэж заасан байлаа. Тэгсэн эсрэг багийн тамирчин нь бөмбөгөө алдчихсан байгааг гинэд олж харсан Джеймс талбайраа гүйж гараад шүүгчтэй хэрүүлхэж эхэлнэ. Гэвч спортын талбай хэрүүл уруулаас ангид байх ёстой гэж үздэг Дэн Джеймсийн урдуур ороод шүүгчийг өмөрч тоглолтонд хөндлөнгөөс оролцохгүй байхыг шаарддаг. Энэ үеэр үзэгчид ч шүүгч рүү хууралцааж янз бүрээр дуудаж зургууцлээ илэрхийлцгэн. Гэвч сэтгэл санаа нь тогтворгүй байсан Фрэнк энэ удаад ердийн үеийн гişгээ олонний хил амыг чихнийхээ хажуугаар өнгөрүүлж чадахгүй байлаа. Фрэнкийн найз хүртэл талбайд гарч ирээд тэрнийг өмөрөх гэж оролдсон ч ууралж хэлгэнсэн эцэг эхчүүдийн доромжлол тэсхийн аргагүй байдаг. Энэ үеэр үл бүтэх хүүхдүүдээс зугтаасан Ира дахианы баг өмсчихсэн талбай дээр гүгээд гараад ирлээ. Ингээд талбай дээр эмх замраагүй байдал үүссэнд эцэг эхчүүд эргээд дасгалжуулагч Дэн лөө ууралж эхэлдэг. Үүнд нь тулгамдсан Дэн санамсаргүйгээр Фрэнкэд тэгэлж унсанд Фрэнк өөрийнх нь биед дураараа хүрлээ гэж үзээд Дэнийг талбайгаас хөөчихнө. Гэвч шүүгчийн энэ үйлдэлд Дэний төвчээр алдагдаж тэр тесрэхэд бэлэн болж ирлээ. Тэр энэ мөчийг хүртэл дотроо хадгалж ирсэн бүх уур хилэнгээ барьж ядан дэлбэрэхэд ойрхон болдог. Харин нөгөө талд Тейлор үл бүтэх хүүхдүүд рүү дайрж ороод дүүгээ авардаг. Тэрний энэ баатарлаг үйлдэлийг дүүн дотроо яг л супер баатар өөрийг нь аврахаар ирж байгаа мэтэр төсөөлнө. Энэ үеэр тэмцээний талбайд арайхийн амжиж ирсэн Рошел Ванесса хоёр нөхцөл байдлыг хараад цочирдно. Нэг талаас Дэн ууралсандаа дэлбэрэхэд ойрхон байсан бол нөгөө талаас эцэг эхчүүд Фрэнкийн шийдвэрийг цуцлуулахын тулд тэрнийг барьж идэхэд бэлэн болжээ. Ингээд Рошел дасгалжуулагч Дэнийг тайвшруулахаар ухс хийсэн бол баг хүүгээ тэрсэн Ванессаж Фрэнкийг өмөрөхөөр эцэг эхчүүдийн урдуур үсрэн ордог. Гэвч энэ бүх үмэн дунд хэргийн эзэн Джеймс алга болжээ. Учир нь тэр охиноо алга болсныг мэдээд Кайг хайж эхэлсэн байлаа. Тэгээд тэрнийг арайхийн олоход Кай сэтгэлээр маш их унсан байдалтай сууж байна. Кай аавда "Би яаж ч хичээсэн надад дандаа л хангалтгүй санагддаг. Яагад гэвэл би яаж ч хичээсэн таны санаанд хизээч нийцдэггүй. Би таны хүлээлтэд хизээч хүрч чадахгүй. Саяын талбай дээр болсон явдал ч миний л буруу" гэж хэлэхэд аав нь охиноо өрөвдөнө.
Тэгээд Джеймс нулимсаа орчин байж охиноосоо уучлал гуйгаад "Чи миний хувьд бүх зүйл гэдгийг чамдаа эрт ойлгуулж чадаагүйг минь уучлаарай" гэж чин сэтгэлээсээ хэлдэг. Энэ үг Каин сэтгэлийг сэргээж Каич ухасхийн аавыгаа тэрвэрч авдаг. Харин нөгөө талд Дэн хэтэрхий аврах том болсон учраас охин нь тэрнийг зогсоож чадахгүйд хүржээ. Тэрхэн мөчид Рошел амжиж ирээд сайн найз Лоридо тусалж эхэллээ. Дэн өөрийнх нь хийсэн бүхэн буруугаар эргэсэнд маш их бухимдаж байгаагаа дахин хэлсээр байсан бол Лори тэрнийг тайвшруулах гэж хичээж тэд Дэний тусламжтайгаар ямар сайн баг болж чадсныг сануулгах гэж хичээнэ. Азуулахад Лоригийн багийн андуудаж хамтдаа ирээд Лори тусалж дасгалжуулагч Дэнийг тайвшруулах гэж хичээцгэн. Тэр бүхэл бардам зантай юувн хүртэл өөрийнхөө асуудлыг хойш тавиад өөрт нь дандаа сайн ханддаг дасгалжуулагч Дэнийг тайвшруулах гэж хичээнэ. Ингээд багийнхныхаа тусламжтайгаар Лори аав руугаа ойртох боломжтой болж багийнхаа малгайг аваад аавдаа ойртлоо. Харин нөгөө талд Ванесса Фрэнк хоёр эцэг эхчүүдтэй улаан галзуу маргалдаж байна. Тэгсэн гинт Ванессагийн хүү ямар нэг юмд хагасанд бүгд сандралддаг. Азуулахад Фрэнк бяцхан хүүг шүүрч аваад нуруулуун зөөлөн цохиж хагасан зүйлийг нь гаргаж авдаг. Үүнтэй зэрэгцээд Лори аавдаа багийнхаа малгайг өмсүүлээд "Аваа тайвшраа. Энд чинь ердөө нэг тоглоом штэ" гэж хэлээд тэрсэнд Дэн ухаан орж эргээд хэвийн байдалдаа орлоо. Хайртай багийнхнаа алдхаас айсан айдсаа Дэн ялан дийлж охиндоо чин сэтгэлээсээ талархсанд багийнхнанч тэрнийг бүчиж аваад бүгд тэрвэрлдэцгэлээ. Харин нөгөө талд хүүгийнх нь амийг аварсан шүүгчд Ванесса баярлсан талархснаа илэрхийлнэ. Тэгсэн тэр ачтан нь охиных нь багш Фрэнк болохыг мэдээд Ванесса бүрч баярллаа. Тэр хоёр бие биедээ татагдж байгаагаа мэдэрсэн ч биеэ барьж тоглолтоо үргэлжлүүлэхээр болно. Энэ үеэр Ювен Тейлор дээр очиод уучлал гуйснаар тэр хоёрч эвлэрлээ. Ингээд бүх зүйл сайхан болж байтал Фрэнк Дэнд "Уучлаарай, та талбайг орхино" гэж хэлснээр Дэн талбайг орхино. Улмаар шүүгч тоглолтын сүүлийн оноог тооцож хоёр багийн оноо тэнцснээр нэмэлт цагт Лори багаа дасгалжуулах ёстой болдог. Тоглолтын дараа тэд багаараа нэг пиццаны газарт очиод баяртайгаар пицца эдэцгэн. Тоглолтын үр дүн хаашаа эргэснийг мэдэх аргагүй байлаа. Ямар ч тач багийн хүүхдүүдийн өөртөө итгэх итгэл нь эрс нэмэгдэжээ. Харин зэрэгэлдэх ширээнд Ванесса Фрэнк хоёр бие биенээ илүү таньж мэдхийн тулд элдвийг асууж шалган ярилццгаана. Ингээд тэд багаараа зураг авахулцгааж баяртайгаар оройг өнгөрүүлдэг. Тэр орой Лори аавтайгаа хамт гэрлүүгээ явах замдаа софтболыг орхих бодолтой байгаагаа зориглож хэлснээр кино маань дуустдаг.